Бүгдээр амраа моглон байцааж байна уу? За энэ удаагийн хүзрийн мэргийн сэдвээр хамгийн түрүүнд таны хувь заяаны тойрог ямар байхаар оршихуй ертөнц бүтээсэн бэ? Ер нь таны ямар тойргоор, ямар замналаар явуулаад юу үзүүлэх гээд байна вэ? Хоёрдугаарт танд өвөг дээдсийн танд хүч байдгүй. Байдаг бол яг ямар хүч заяагдсан байна вэ? Түүнийг ер нь яаж ашиглах хэрэгтэй юм болоо? Гуравдугаарт хайр дурлал дээр ихэвчлэн танд ямар асуудал гардаг вэ? Цаашдаа ч ямар асуудал гарсаар байх вэ? Яг яагаад хайр дурлал дээр ийм драма ч юм уу, үйл явц ч юм уу ямар нэгэн зүйлийг танд дагуулад байна? За тэгээд хамгийн сүүлд нь таныг хайрлаж буй хүний яг одоогийн таны тухай бодол юу вэ гэсэн сэдвтэйгээр явна. За нэмэлтээр үргэлжлүүлээд таны амьдралд учирч буй зүйлсээр дамжуулан таны хэн болох гээд байна вэ? Ер нь таныг хамгийн гоё хөлбөр чи хэн болох гээд орших ертөнц ингэж их танд амьдралыг чинь адал ядалтай өрнүүлээд байна. Хоёрдугаарт одоо маш их эргэлзээтэй байгаа асуудлаа үргэлжлүүлэх үү байх уу? Яг одоо таныг шидэж чадахгүй байгаа зүйл дээр таны сахиусан тэнгэрүүдээр дамжуулан танд хариулт өгөх болно. За 3 дугаарт танд гадны нөлөө ер нь хэрэг байна вэ? Яаж хамгаалах вэ те? Танд гадны ерөөхдөө нөлөөнүүд байна уу? Энд чинь амьдралд чинь яг нөлөөлөд байна уу? Ямар учир шалтгаан байгаад байна? За хамгийн сүүлд нь сүүлийн 2 юм биш үү? Таны хувь заяанд бичигдсэн хамгийн гайхалтай болон хэцүү зүйлс нь юу вэ? Үүнийг өөрчилж болох юм уу? Тийм ээ? Ер нь таны хувь заяанд яг юу өгөх гээд ийм болон гайхалтай зүйлийг өгөх гээд хэцүү зүйл туулаад байгаа. Гэсэн хэрнээ огт өөрчилж болохгүй ямар хэцүү бэрхийг туулуулах гээд байгаа. Ер нь тэрийг юм засч болох юм уу юу те? За жигнэсээ яг хамгийн сүүлд нь таны хамгаалагч хүчнүүд танд илгээж буй өгсөн юм бэ? Танд яг одоо юу хэлхийг хамгийн хүсэж байна вэ те? Өдөр бүр тантай хамт байгаа, өдөр бүр таны үйл явцыг мэдж байгаа, таны хувь заяаг мэдж байгаа, таны бүх зүйлийг мэдж байгаа. Танд ер нь юу бэлгэлэх гээ, танд юу өгөх гээд одоо дараагийн алхам дээр таныг юунаас хамгаалах гээд ингээд танд үг хэлүүлэх гээд байна те? Гэх мэтчлэнгээр таны уншлагын сэдвүүд маш сонирхолтойгоор өрнөхнэ. Ингээд хамтдаа уншлагаа эхлүүлцгээе. Та дээр гарч байгаа 3 зурагнаас хамгийн ойр санагдаж байгаа сэтгэл татагдаад байгаа нэг зургаас сонгоод уншлагатаа орно. За дээрх 1 2 3 гэсэн зургийг таад маань бичлэгээ зогсоож байгаад 50 сонголтоо хийж болно. Эсвэл шууд тэр доороо таны хамгийн их татагдаад байгааг нэг их бодохгүйгээр сонголт хийвэл илүү зохимжтой байдаг шүү. За 1-р үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа давтаа мэрэл хамгийн ихний сэдв бол таны хувь заяаны тойргийг ямар байхаар оршихуй ертөнц бүтээсэн бэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр ер нь бол маш сонирхолтой. За шуудхан хэлэхэд бол нэлээд хүчтэй авраатай хүмүүс яг энэ картыг сонгосон байх магадлал их өндөр байна. Нэгсэндээ хүнд ямар нэгэн байдлаар нэг үг хэлвэл тэр нь яг биелгээд байдаг ч юм уу. Хэрвээ жоохон онцгүй үг бодвол тэр нь шууд биелээд эргээгээ танд асар их муу нөлөөнүүд хүчнүүдийг авчирж идэг. За тэгээд эргээр хэрвээ та хүнд сайхан зөвлөлвөл тэр нь эргээгээд бүр хэд дахин үржигдээд буянтайгаар таны амьдралд нөлөөлж идэг юм хүмүүс байна. Тэгээ бүр нүдэн хүртэл хүнд нөлөөлдөг. Сайхан бодоод хүн рүү харахад тэр нь нөлөөлж идэг. Сарын бодоод хүн рүү харахад тэр нь нөлөөлж идэг. Мэдээж иргэн муу юм бодвол одоо үр удам төдийгүй эргэн тойронд нь хүртэл маш хүчтэй нөлөөлж идэг юм байна. Тэгэхээр энэн дээр их анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. За юуны өмнө энийг сануулж хэлмээр байна. Яг таны хувь заяаны тойргийг яаж бүтээсэн бэ гэхээр саяныхыг хэлсэн шалтгаан нь та өөрөө яг энэ төрлийн хүн учраас эхлээд нөгөө хүн хороо өөрөөсөө чөлөөлөх, гаргах хэрэгтэй байдаг шиг та асар их хүчээ зөв зөвлөлд ашиглаж чадахгүй байгаагаас хэрхэн ашиглахаа мэдгүй байгаагаас нэг дургу өөрчлөө би чи ийм хүчтэй штэ би ийм чадaltaй штэ гэдэг тэр хүч чадлаа буруу зүйлд гаргах гадагаас болоод орших ертөнцөл таныг маш жижигхэн тойрогт маш хүчтэйгээр муухай ихаар одоо хэлэхэд хордог гэж хэлж болно. Тэгээд энэ жижигхэн тойргоос ингээд таныг гарахгүй хэрвэндээс гарчвал болох бүдгөөж бай. Эсвэл нэг үнэхээр ухаарсан сайхан хүмүүс нь болохоор бүр ингээд маш гоё том тойргоор маш том задгай сэтгхүүгээр асар их зүйлийг орших ертөнцөд бүтээж өгөхөр юм хүчтэй хүмүүс байгаа боловч тэд нар одоохондоо ингээд ялгагдаж харагдахгүй байгаа гэх юм уу? Яагаад гэвэл одоо энэ картыг сонгосон хүмүүс ерөөдөө өөрөөгөө ч нэлээд сайн ойлгоогүй учраас өөрөө бүрэн дүр өдөртгöd хэцүү. Энэ яагаад өгөхөр өөрийнх нь хүчтэй холбоотой. Өөрийнх нь дотоодоос гарч байгаа тэр хүч энерги нь өөрөг нь ингээд бүрэн дүрэн тэр хүчээ өдөртгöd одоо ингээд хэцүү байдаг. Тэрнээс үүдээд ингээд гинт огцон янз бүрийн аашцан гаргадаг. За өнөхөр огцон аашцан гаргадаггүй дараа төлөө хүмүүс үдчихвэл бүх хүчээ зүгээр ингээд дарцсан юу ихэ мэдгүй ямар байдалтай байгаагаа ч мэдгүй ингээд нэг иймэрхүү яваад байна л гэсэн үг.
За тэгэхээр оршихуй ертөнц бол таны тойрогт юуг агуулад ямар тойргоор ингээл эргэлдүүлээд байна уу гэхээр хүн хоорондын харилцаа гэдэг карт гарсан ерөөсөө. Хоёрдугаарт мөнгө санхүү, гуравдугаарт боловсрол гэдэг 3 гол карт гарсан байгаа. За хүн хоорондын харилцаа гэдэг картан дээр болохоор хүмүүстэй яаж харилцааг чинь шалтгаалаад тэр тойрогч нь уламжиж өсгөө улам томорхуу нэг зүйлээрээ эргэлдээд авах гэдэг чинь шийдэгддэг гэсэн. Та хүмүүстэй зөв харьцаад, зөв бодлыг тэгээд зөв сэтгэлийг агуулад одоо нэг хүнтэй та яг чин сэтгэлээсээ нэг ч одоо огт хар санаагүй бодол одоо тийм байхгүйгээр бүр бодолч шүү. Тийм бодол мэдрэмж байхгүйгээр зөв сайхан харьцаад бүх сэтгэл зүрхээ гоё ингээд зориулаад эргээгээд тэр хүн чинь тань муу юм байсан ч та яг тэр байдгаараа гоёор сайхан харьцаад явуулах ёстой бол түрүүний амьдралаас явуулаад үргэлжлүүлэх ёстой бол тэр үнтэй амьдралаа ингээд гоёор үргэлжлүүлээд тэ ингээд ерөөдөө найз нөхөдч бай. Заавал хортой хүмүүсийг хажуудаа байлгах гэдэг юм биш шүү дээ. Зүгээр л ямар ч хүнтэй гоё сайхан харьцаа тэр хүндээ юу ч гэсэн гоё сайхан байж чадаад тэ ингээд иймэрхүү байгаад байвал таны тойрогч нь ахиулаад байна гэсэн үг. Тэр ивэр удаан байгаад байвал огцмор таны тойргийг ахиулж эхлэхээр таны амьдралд нэгсд үйл явдал нь илүү томоор өрнөж эхэлнэ. Зүгээр л маш одоо энгийнээр амархнаа бодоход та нэг 2 сая төгрөгийн цалинтайсан бол гинтл та 10 сая төгрөгийн цалинтай болоод эхэлнэ. Гэтэл та яг тэр үе дээр нөгөө нэг байдгаараа зөв хүнээр байна уугүй юу гэдэг чинь хамаарад буруу байвал тэр чинь буцаад байранд очиж. Тэгээд гинт найз нөхдийн хүрээлэл чинь ихсээд ч юм уу гинт хайр дурлалын үйл явдал жаадармаатай болоо сайхан жолоод муухай жолоод ч юм уу ерөөдөө таны амьдралын үйл явцууд их одоо сонирхолтой боломжууд ч ихсэн өмнө огт гарч байгаагүй боломжууд чинь гинт гарч эхэлнэ. Амьдралыг чи хараагүй үнцэг одоо их том болно. Нэгсэндээ таны амьдралыг хардаг байсан тэр нэг одоо тойрог байгаад байгаа шүү дээ. За миний амьдралыг харах үнц өрслийн нүртлээ гэд тэрийг аяг таврах амьдрал ертөнц золын орших ертөнц золын юм гэд харцсан явж идэг байхгүй юу хүн. Тэрийг ч л томсгож өгнө гэсэн үг. Тэгэхээр тэр чин томсоод ирэхээр таны итгэл үнэмшил чинь хүртэл ингээд дагаад өснө. Энэ итгэл үнэмшил өсгөөр таныг хардаг, хамгаалдаг, хайрладаг тэнгэрүүд орших ертөнц гар ирэхсүү төрөл танд одоо улам тэр хүчийг танд өгч эхэлдэг байна. Тэгэхээр энэ бол маш чухал зүйл, маш чухал сэдв байгаа. Тэгээд ер нь бол таны сахиус нэнгэрүүд ч гэсэн таныг одоо маш их хамгаалж дээрээс нь шуудхан хэлгээд таны хамгааснаас үүдээд гэмтдэг гэдэг юм эсвэл одоо тэг үүрэг даалгавраа биелүүлж чадахгүйгээс болоод бүр илүү хүнд одоо үүрэг даалгавар явдаг ч юм уу тийм юмнууд их байдаг байна. Тэгэхээр та явж байгаа үйл бүртээр маш том үр дагаврыг хариуцчихийдэг. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн жижиг тойрогтой байх тусмаа хүнд зүйлүүдийг даван тулж идэг бол том тойрог болон хязгааргүй тойрогтой байх тусмаа хүн улам эрх чөлөөтэй, хүн улам хүснээрээ, хүн улам сайн сайхныг эдэлж явж идэг. Муу юм хийсэн ч тэр нь ингээд өршөөгдөх нь их байдаг. Тэрийгээ ингээд зөвөр тайлгаж их байдаг. Сайн юм үйл тэр нь түн бумаар ирэх нь илүү болж одоо уурж идэг. Тэгэхээр хүн тэр хувь зайны тойргийг томсох нь хамгийн чухал зүйл гэдгийг битгий мартаарай. Гэхдээ хамгийн гол нь зөв хүн байх гэдэг нь бүр чухал. За тэгээд мөнгөний карт одоо гарсны утга учир нь ер нь л бол таныг ингээд нэг хідэн зүйлийг хийж чаддаг гэдэг ойлголтыг өгнө гэсэн үг. Жижиг тойрогтойгоо одоогийн процесс чинь нэг хидгэн юм чаддаг тэрийг ихгүй бол та хин ч юм шиг л мэдрэмж аваад тэгэл нэг хидгэн дүүргэн аваад тэгээд тэрнийгаач томсгоод бүр ингээл гой ойлгож чадахгүй тэг ингээд гой чаддаг хүмүүст натархаач ч юм уу нэг ийм л тойрогтой. Тэгээд тэр хатааргаад ахаар улам л мөнгөний энергиэс холдоод ч юм уу. Эсвэл нэг бол хитрхийн мөнгөний төлөө шунал эсвэл хитрхийн мөнгөний тоогоо болол мөнгө бол чухал зүйл биш гэдэг ч юм уу. Хитрхийн нэг юм одоо нэг талыг баримтлуулах гэдэг гэсэн үг. Тэгэхээр айл болох таны тойрогч нь томсчиж мөнгөний боломжууд ихсэн таны маш олон ур чадрууд гаргаж эхэлнэ. Та улам өөртөө ихтэй болно. Мөнгийг бүр илүү их олдог болно. Тэ ингээд олон хамтрагч найз нөхөдтэй болно. Бизнесүүдийг ингээд хийж эхэлнэ. Ер нь л одоо жишээ нь та нэг бизнес хийдэг бол таны бизнесийг ирдэг хүмүүс нэг тодорхой хэмжээнд байсан бол таны бизнесийг таны хувь зээний тойрог томсоод ирэхэд чинь улам илүү олон ордог болоод эхэлнэ. Ямар хүний бизнес те Dior шиг те Chanel шиг ч юм уу ингээд энэ дэлхийн хэмжээний одоо ийм брэнд болоод томсоо яваад идэг үг гэхээр тэр хүмүүсийн хувь зээний тойрог том байгаа гэсэн. Төрхөөсөө тийм хувь зайтай төрсөн ч болно. Явцдаа тэр хувь зайг томсгоцсон хүмүүс байж болно гэсэн. Бүр дэлхийн нийтээрээ ингэж тэрийг одоо үнэлж хүндэлж тэр одоо тэ
брендийг одоо хичнээн сая төгрөгчөөс хамаагүй бүх зүйлээ зориулж чамайг авах хэмжээний тэр их үн цэнийг тэр их зүйлээ өгч чадаад байна гэдэг тэр хүний хувь зээний тойрогоос шалтгаалдаг гэсэн. Тэгэхээр та одоохондоо ингээл те энэ л амьдрал энэ л юм гэж бодоод байх хэрэггүй. Та хувь зээний тойрогоо томсгочвол таныг ямар ч ирээдүйд таны юу ч хүлээж авах бүрэн боломж танд байгаа. Гэхдээ шунал хүсэлтэд хэтэрхий автагдаж болохгүй тэнцвэртэй байх хэрэгтэй. Харин зөв сэтгэлээр улам томсгож өөрийнхөө хувьцааг томруулж авах хэрэгтэй буюу зөвхөн өөрийнхөө хүслээр би юмтай болон дарааны юмтай болно биш. Би юм хийн орших ертөнцид юм хийн би хүмүүсийн төлөө юм гоё одоо төвийг байгуулна. Би юм хийн хүмүүс тустай юм хийн гэлээдэл таны хувьцааг чинь томруулах. За тэг хамгийн сүүлийнх нь болохоор за энэ дээр бол нэг одоо олон нэмэлт картууд гараагүй байсан. Зүгээр ганц буусан байгаа тэр картныхны гол point нь юу байсан бэ гэхээр та хэрвээ амьдралдаа ер нь яг ямар бодоод тэрийг л ингээ хураадаг шүү гэдгийг л ойлгох гэдэг санаа. Тэгэхээр жижиг ч хамаагүй зүйлс зорилцож жижиг ч хамаагүй зүйлийн үрийг тарьж тэгээ тэр зүйл чинь томорноо. Тэр чинь одоогийн тарьсан байгаа тэр жижиг зүйл чинь тойрог чинь томсоод ирэхээр хичнээн ч үржигдээ тэр тойрог чинь баяжуулах бүрэн боломжтой. Тэгэхээр за энийг чигээд яалаач үлээ үгүйч үлээ гэдэг тийм ахархан бодолтой байж огт болохгүй шүү. Тэгээ хитрхийн нэг зүйл дээр бүрэн бүх ингээд амьсгалаа өгөөд бүр хитрхий төвлөрч бас болохгүй. Тэгэхээр олон талтай авах хэрэгтэй. Гэхдээ олон юм руу ингээд зэрэг өсчих биш зүгээр л олон зүйлийг тэнцвэртэй авч явах тэр тэнцвэрийг тэр ухааныг өгдөө одоо суулгаж хүлээж авах нь таны амьдралын бас ашгүй нэгэн чухал зүйл байна гэдгийг л харуулад байна гэсэн үг. За дараагийн сэдвэн танд одоо таны тэ өвөг дээдсий чи хүч ер нь байна уу байвал ямар хүч байна вэ гэдэг дээр тэгээ гарч байгаа картууд нь бас ер нь бусад одоо хөзрийн картыг сонгосон хүмүүсийг бодвол нэлээд хаалттай картууд буюу одоохонд энэ хүнд ингээ бүх хүчийг нэлж өгч болохгүй гэж аим шиг одоо тийм картууд буусан. Тэгээд ер нь таны ингээд сахиуснууд ч хүчнүүд ч өвөг дээдсүү чинь танд ер нь одоо байгаа тэр бүх потенциал юу гэдгийг тэр бүх юм чинь тань ингээ ил тод харуулахыг ер нь хүсэхгүй байгаад байна. Таны жоохон ингээ тойргоо томсгоод амьдралын хар хүнцгөө томсгоод тэгжээж ингээд хувьцаагаа мэдүүл цохилтой байна л гэдгийг л ер нь харуулад яг үүндээ танд яг 100% бүр итгэж чадахгүй байгаад байна л гэсэн үг. Гэхдээ ерөөдөө гарсан картууд болон нэлээд сууж аваад гаргасан нэмэлт картууд дээр юу буугаад байна вэ гэхээр та ер нь хүнийх одоо ховсдож чаддаг төрлийн хүн гэх юм уу? Хүний бодол санаа, амьдралын чиг зорилго, одоо хүний тэр хэлж байгаа зүйлсийг, хүний бодож байгаа зүйлсийг бүрэн өөрчлөх чадамжтай. Энийгээ бизнестэй гаргавал та ямар ч бизнесээ амжилттай хийн. Тэгээ ер нь л ингээ маш олон талт дээр одоо хүнийг өөрчлөлтөөгөө эргүүлэх, эсвэл тэр хүний амьдралыг яаж ч өөрчлөх юм бүрэн хүчин чадалтай хүн. Энийгээ үнэхээр та одоо нөө зөв хийх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Одоо хүний яг сайн сайхны төлөө зөв ажиллаа хийгээд, зөв явж чадаад, хүний амьдралд ингээ урам зориг ирчүүч өгөөд хүний одоо хувь заягаар одоо тоглох наадаг шиг зөв чигт ингээ базаж хүний ингээд гоё чиглүүлч ингээ цөөхөн идүүн ингээ чанартай зүйлийг хүргэж чадвал таны амьдрал маш гоё болох гэдэг. Одоо өвдөд тэр төслөөч хүчнүү чинь танаас тийм хүсээд авахгүй олон хүн дээр биш ингээ цөөхөн хүн дээр үнэхээр тэгж чадвал танд олон хүний дээр одоо ангаах гэдгийг хувь заяг танд өгөхгүй тань гэсэн үг. За тэгээд хоёрдугаарт нь болохоор ер нь ингээд таны сүнс чинь ер нь бол их өндөрт нисдэг. За энэ нь юу гэсэн үг гэхээр хүний сүнсний одоо тэр төвшин, чадамж, гэрлийн хурд, энерги те маш олон зүйлээс шалтгааллал одоо хүний зүгээр сүнсийг ингээд ерөөдөө бодоход машинаар бодоход одоо өрөнгөсөн түлштэй, шатхуунтай, хөдөлгүүртэй хана штэ маш олон зүйлтэй. Тэгээд тэрийг хин яагаад байгаа юм бэхээр эндээ чирийг та өөрөө тэр бүх одоо шатхуун тэр одоо бүх зүйлийг ингээд хураагаад хийгээд ингээд яваад байгаа юм баггүй юу? Тэгэнгүүт таних жоохон хүнд байна гэсэн. Уг нь чадамжтай сүнс ирнэ тэрийг ингээд энэ амьдралдаа бүгдийг жоохон дарцсан. Тэрнээс болоод ер нь бол ингээд арга амьдрал чи маш хэцүү явж байгаа. За тэгээ сүүл үед нэлээд та магадгүй сүнслэг зүйлүүдтэй их ойрхон байсан байж магадгүй бясалгал сонирхоод ч юм эсвэл одоо яг энийг сонсож байгаа гэдэг чи өөрөө та сүнслэг зүйлтэй их ойрхон байна гэсэн үг. Гин сонирхоод юу юм бол яадаг юм бол гэж зарим маш туртай зарим дуртай дургуй сонсоод ч юм эсвэл ойр сурчмынх нь байн гараад ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар л ингээд татагдаад ойр байгаадсан байх магадлал их өндөртэй байна. За тэгээд тэрнээс үүдээ таны сүнсний чинь тэр их олон занглаа ингээд жоохон тайлагдаад жоохон хурдтай болж гисэн гэх юм уу таны сүнсний төвшин чинь жоохон хурд орж эхэлсэн. Тэгээд
Одоо зүгээр ингээнээр ярихад хүний сүнс чинь ийм одоо гэрлэн хурдтай мөн чанартай хаашаа чамаагүй ингээд юм хүчтэй хурдтай явж чаддаг. Гэтэл тэр хурд нь яадаг бахна түрүүний хэлсэнчлэн хүмүүс бид ингээд дараад хаашаа ч одоо ингээд явж чадахгүй нисчихдаггүй юм. Одоо хүнд болцсон байдаг. Нэгсэн өндөр хүн шиг юм алхдаг гэх юм одоо ингээд юм ойрхон зайдал ингээд явж чаддаг. Зарим бүр ингээд гаццсан одоо тий сүнсүүд бол бүр ингээд яг биеийн хаашаа яг тийшээ л явах тийм бүр мухагаар хэлээд юм шорон шиг бүр яг тийм болцсон байдаг гэсэн. Зарим бүр тэр өөрийнхөө бие байх өөрийнхөө бүр дотроосоо ч ингээд холдож чадахгүй бүр тэнцэнэ төгжигдсэн өөрийнхөө хинбэ ч гэдгийг ойлгож чадахгүй хүмүүс байдаг. За таны хол бүр нэлээд өндөрт нисэж чаддаг буюу нэлээд ингээд юм хорцтой тэгээд цаашаа нисээд ер нь бүр ингээд бүр хүчтэйгээр тэр хурдааны юм явж чадна. Гэхдээ танд гол байгаа зүйл нь тэр энерги чи хурдан шатаад байдаг гэх юм уу. Төвш чи маш байгадаг. Хурд нь бол танд байгаа. Одоо нэгсэндээ та ингээ гүөх тань чадлаа та марафоноор та магадгүй хичээлдэг юм байна. Гэтэл та ингээд амьдралдаа маш олон юм хийсээр тань тэр энерги байхгүй. Учираас та тэр тэмцээнд орж чадахгүй яадаг л гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ тэр энерги маш зөв зүйтэй зарцуулаад энергийг маш их аваад тэг гол нь таны энерги юу ч хатаад байгаа гэхээр тэр нэг жижиг тойрог дотор хийгээд байгаа хүнд юмнууд чинь ер нь тойрог багцсмаа энерги чинь маш хурдан шатаад маш хэрэггүй зүйлдгүүрээд байдаг. Энерги чинь том багцсмаа энерги жоохон зүйл төхөд тэр нь бүр том болоод дэврээл өсөөл хөгжөөл таны жижиг таньс гарч байгаа нэр чинь бүр том зүйл болоод хувирал ингээ явдаг. Зүгээр ингээнээр хэлэхэд та нэг санаа гаргаад тэрийг бичгээд л нэг мэтгэл ном болцсон байж идэг. Гэтэл жижиг энергитэй хүн 1000 бичгээд 1000 авьяас чадвар нь байгаад бүх юм байгаад уран сэтгэмж нь байгаад тэр хизээш ном болж харахгүй л гэсэн үг. Ном болж гарсан ч гэсэн хүн төгөхгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм одоо нарийн учир шалтгаанууд маш олон зүйлүүд байгаад байдаг байна. Тэгэхээр танд өгсөн өглөөд бол юм. За 3 дугаарт хамгийн сүүлийн өгөл юу вэ гэхээр гоо үзэсгэлэн гэдэг өгөл. За энэ нь дотрооч байж болно, гаднаач байж болно. Энэ зургийг харахад ч гэсэн маш гоо үзэсгэлэнтэй байгаад зүгээр л тэр игэмний ясын ингээл хараад хэлгээд ямар үзэсгэлэнтэй юм бэ гэж бодгоц. Тэгэхээр таны гоо үзэсгэлэн чинь бүр яг тэр чигтээ заавал байх шаардлагагүй. Нэг л зүйлдээ төвлөрсөн маш хүчтэй гоо үзэсгэлэнтэй. Тэгээ тэрнээс нь одоо шуудхан хэлгээд одоо гэрэл цэцэрдэг юмэр маш хүний энерги татдаг учраас хүмүүс ер нь тийшээ чинь л ингээд хараад баймаар тэгээд тийшээ хит их харан төдөж чиний хүний нүдний хор ороод тэр чинь улам дарагдаад онцгойлох гэдэг хамааталтай учраас тас өөрийгөө хамгаалах энерги хамгаалах тэр гой зүйлийн энергийг яаж хамгаалах өөрийнхөө тэр одоо дотоод мөн чанарлаг хүмүүсийн онцгой энергийг яаж оруулахгүй байх вэ гэх мэтчлэн олон зүйлийг та суралцах хэрэгтэй байна шүү гэдгийг дахин хэлье. За 3 дугаар сэдв нь хайр дурлалын тал дээр ер нь танд ямар асуудлууд гараад байна вэ? Цааш дээр нь ямар асуудлууд гарах вэ? Ер нь яагаад тийм асуудлууд гаргаад байна гэдэг сэдв байгаа. За энэ дээр бол бүр ерөөсөө л ингээд нэг юм маш тодорхой картууд буусан. Юу вэ гэхээр магадгүй яг таны энэ бичлэгийг үзэж байгаа маш том шалтгаанууд чинь нэг байж магадгүй таны сахиус нууц чинь нийшээ одоо зөвлөлөө чиглүүлээдсэн шалтгаан юу вэ гэхээр та ер нь маш их юм харуулсан гэх юм уу? Таны одоо онцгой шалтгаанаас болоод тэр нь юу ч хийж болно. Та өөртөө итгэлгүй эсвэл тань мөнгө санхүү тутмаг эсвэл одоо гэр бүлийнхэн чи хатуу хүмүүс ч юм уу эсвэл ингээд үнэхээр та маш завгүй амьдралтай эсвэл үнэхээр та амьдралтай ингээд итгэлгүй байгаад байдаг ч юм уу? Эсвэл одоо таны хайртай хүн чинь хайрлаж болохгүй хүн ч юм уу? Тэг ямар нэгэн тийм онцгой шалтгаанаар ер нь л та хайртай хүний ингээ урт хугацаанд ингээ аз жаргалтай хайрлахад хэцүү байдаг. Тэгээд нэгэнд ингээд үерхцэн ч юм уу эсвэл гэр бүл болсон ч юм уу тэр сонголт нь магадгүй тэр таны үнэхээр хайрлаад хамтайгаа хийсэн гэсэн хүнээс ер нь өөр хүн байх магадлал маш өндөртэй. Хэрэг үнэхээр тэр үнтэйгээ та суугаад ч юм уу эсвэл тэр үнтэйгээ үерхэд хамт байгаа болвол энэ харилцаа бас жоохон төвөгтэй. Гэхдээ төвөгтэй ч гэсэн хамт байна гэдгийг та бүр хувь зайгаа хүртэл ингээд ялан дэлээд хамт байна гэсэн үг үнэхээр мөн шүү. Яагаад гэвэл яг тэр хүмүүстэй ч урт хугацаанд ингээд хамт байхгүй гэсэн тэр оршуултын замнал тойрог явагдаад байгаа байхгүй юу? Үнэхээр та бүр ингээд хайртай те бүх юм ингээд боломж магадгүй тэр үн гэсэнтэй нэг хайрлагад ингээд бэлэн ч юм уу тойроо сэтгэл ингээд маш ойр байдаг ч юм уу те эсвэл тэр хүн таны мэдгүй байсан ч гэсэн таны ингээд та нэг л үйлдэл хийвэл тэр хүний бүрэн ингээд өөр юм болохоо мэддэг ч юм уу те тийм зүйлүүд бол тэгээд тэр их гоё хайрыг чинь ингээд өгөхгүй тэр их гоё хайрын цаг хугацааг танд өгөхгүй эсвэл ингээд жоохон хөвчүүд ингээд болиулах гад ингээд шал өөр юм хин хэнийг давтуулаад ч юм ийм байгаад байна.
Тэгээ энэ байдал нь та нэг өөрийнхөө үн цэнэгээр мэдхэд хүргээд байдаг бас. Би тийм гой сайхан хүн биш юм бах таа ч гэдэг юм уу. Эсвэл ингээд нэг л нэг өөртөө итгэлгүй болгоод байдаг энэ одоо зүйлүүд. Тэгээ энэ зүйлүүд ингээ яагаад өөрнөө цаашдаа ч яагаад ийм зүйл болох гээд байна уу гэхээр яг юм будаанаас шгшээд тэг яг адилхан өнгийн будаан дундаас яг таврхан тэр нэг мөн чанарыг яг тэр өөрийнхөө нэг тэрнийг будааг оол гэж амшуул хувьзээ тань ингээд умбуулсан гэсэн. Нэгсэндээ зүгээр л одоо энэ олон хувьзээс өөрхөн хувьзыг олоо гэж таныг орхисон юм шиг. Яагаад гэхээр та өмнө насандаа магадгүй их одоо хайрдуултай холбоотой онцгой таагүй зүйлүүд хийжсэн байж магадгүй олон хүний зүрх шахлуулсан ч юм уу. Эсвэл яг хайртгүй насар их гомдоосон ч юм уу. Эсвэл бүр нэг бол бүрнхээр хайртгүйнийхэн төлөө тэг ингээд хувьзаагаа тэр хайртгүйний сонгоод хэрэгнэсэндээ би юу ч болсон хамаагүй гэд хувьзаагаа бүр ингээд хайцсан ч юм уу те. Өмнө насны чинь л их том зүйл байгаа тэр их одоо тэр хувьзаандаа гомдсон, шууртанцад гомдсон тэр зүйл чинь таны дотор ч байгаад байдаг. Дээрээс нь төдийрэгээр шууртанд таны барьж бас ингэж харж яах нь гэдгийг чинь харж идэг. Тэгээ таны хувьзаа чинь жоохон хүндчих юм уу? Тэр нэг өгдөл хүчин чадлууд чинь байгаар нэ тэрийг нэг ашиглах гэж байгаа юм шиг яаж ашиглахыг мэдгүй байгаа юм шиг нэг юм багшгүй хүчин чадалтай хүчин чадал нь ингээ буруугаар ашиглагдаад хувьзаагаа удирдах чадахгүй байгаа нэг юм тэгсэр нөгөөргөний хоосноор мэдрээд байгаа яг тийм үншэл яваад байна гэсэн үг. Та ингээд оршин ертөнцөөс ч юм уу ингээд маш уучлалт хүсэх хэрэгтэй хаа. Тэр нь яаж ч хийж болно. Орой болгоо ингээд залбираад өсөөд цайгаа тавиад тэг ингээ өргөлөд одоо өргөл гэдэг нь будаамудаа ч юм уу амттан ч юм уу юу ч хийж болно те. Эсвэл ингээ бяцлал хийж явахдаа залбирах, бяцлагах, уучлал хүсэх, хөшөөлөрөх, талархах сэтгэлээ ингээд илэрхийлэх юу ч хийж болно. Энэ ингээд жоохон урт хугацааны ингээд байж ээж ингээд оршин ертөнцтэй хийсэн таны хувьзааны сүнсний гэрээч юм байдаг юм уу? Эсвэл таны ингээд энэ тойрогч байдаг юм уу? Эдгэр бүхэн ингээд жоохон ч гэсэн тайлагдах боломжтой. Магадгүй өвгдөө эз чинь таны ингээд ядраад ч юм уу ингээд нэг юм эсвэл одоо жаргалтайгаа хэрнээ тэрний жижигэн тойрог дотроо л юугаач мэдэхгүй ингээд яваад хаар чинь энийг ингээд сонсооч чи хувьзааны одоо холбогдол чинь юм штэ. Энийг авахгүй бол чи ингээд бүр хэцүү болох гэдэг штэ гэдгийг чинь ойлгуулах. Тэрийг чинь бид нар цаашдаа дааж чадахгүй штэ тий. Жохоо ухаантай байгаад өгөөрэй гэдгийг хэлүүлгээд энэ хөзрийн мэрийг ингээд сонсуулаад байж ах Монгол их өндөр байна. За тэгээд энэ картыг сонгосон хүмүүс ер нь нэмэлтээ болж өгвөл заавал аваарай. Учир нь нэмэлтээр бүр илүү нарийн ширийн таны заавал сонсох ёстой зүйлүүдийг илүү дэлгэрэнгүй хэлж өгнө. За хамгийн сүүлийн сэдв нь таны хайртай хүний таны тухай яг одоо бодож байгаа бодол юу вэ? Таны бүр яг одоо маш их санаж байна. Үнэхээр санаж байна. Таны бүр ингээд тэ таны яг хажуучин тантай хамт байгаа ч гэж болно. Зарим нь хамт байхгүй ч байгаа гэж болно. Маш олон үзэж байгаа тий. Зүгээр л таны ингээд үнэхээр тэрж авраад зарим нь зөвсдөлдөө ингээд маш их санаад байгаа гэх юм уу? Хамт байгаа ч гэсэн магадгүй хоёрын хооронд жоох асуудал гарсан байж магадгүй. Эсвэл ингээ нэгний хайрлаад байгаа хэрнээ тэр их хараа мэдрэлцэхгүй байгаад байж магадгүй. Зарим нь ерөөс огт уулзаа өгч байж магадгүй. Таны зөв үнэхээр тэрээд ингээ жоохон хоромж болтгой таны үнэхээр хайрламар байна. Үнэхээр таны зүгээр л ингээ тэрмээр байна те таны одоо мэдэрмээр байна гэсэн үг. Маш их мэдэрмээр байна. Таны маш их хайрламар байна. Зүгээр л яг ингээ оршин ертөнц битээр тийм онцгой цаг хугацаа гаргаж өгөөд тэр ингээд тэ нэг жоохон ч гэсэн хамт байлгаасай. Үнэхээр тэрийг харыг одоо би нэг мэдрээд ингээд туслаасай гэж бол үнэхээр их хүсэж байна. Бүр чин зүрх сэтгэлээсээ зүрхээ бүр имтэртэл хүсэж байна гэдгийг дахин хэлмээр байна. За тэгээд энэ үрээ таны үндсэн урьдчилан маань дууслаа. Нэмэлтээр нэгдүгээрт таны амьдралд учирч буй зүйлсээр дамжуулан таныг ер нь хэн болох гээд байна вэ? Энэ хэн болох гээд байгаа нь үнэхээр тань таалагдахаар зүйл өнөө таалагдахааргүй зүйл өнөө хэрвээ таалагдахааргүй зүйлээ л үнийг хэрхэн өөрчлөх вэ? Хоёрдугаарт одоо маш хэрэгэлзээтэй байсан асуудлаа өөрчлүүлэх үү болох уу? Ер нь хэрэгэлзээтэй байгаа зүйлдээ танд хариулт өгөх болно.
Танд гадны нөлөө хэрэг байна вэ? Энэ таны амьдралыг яаж нөлөөлж байна вэ? Үүнийг яаж хамгаалах вэ? Энэ чинь ер нь таны хувь зайд бас тодорхой хэмжээний үүрэг нөлөө орж гин үү? За хамт хүнчлэн таны хувь зайд бичигдсэн хамгийн гайхалтай болон хэцүү зүйлс нь юу вэ? Үүнийг өөрчлөх боломжтой юу? Таны хамгаалагч хүчнүүдийн танилгаж буй өсгсөн сэдвтэйгээр үргэлжлэнэ. За ерөөдөө болвол яг одоо эдгээр болохгүй байгаа зүйлсийг ер нь яг яадсан таны хувь зайд юу болоод байна? Энийг яг яаж өөрчлөх юм бэ гэдгийг илүү гаргалгаа талаас нь илүү нарийн уншлагууд явагдана. Тэгээ та хэд ман дээр гарч байгаа зааврын дагуу хаалттай групптэй ороод нэмэлт уншлага аваарай. Бүдэнд нь амжилт гэсэн хамгийн сайхан бүхний өсөөрөй. Тэгээд та хэд ман дотоод ашигын хамшиг пэйж хуудас руугаа орж агаад хаалттай групптэй ораарай. YouTube channel-ээ дагаагүй бол заавал дагаарай. Дараагийн сонирхолтой бичлэгнүүд танд эрэхтэй оршин ертөнцөөс илгээж яваа тэр бүх зүйлийг гар бүрэн хүрхийг хичээх болно. Комент зэгт та хэд ман 11 гэж бичээрэй. Сахиусан тэнгэрийн тоо боолох 11-ийн тоог бичээд за хэрвээ өгөн аффирмашн бичмээр байвал би өөрийн хувь заяагаа маш одоо тэг хүчтэйгээр за мөн дээрээс нь хайр дүүрэн бусдад тустайгаар гэрэлтүүлж үргэлжлүүлэн авч явах болно гэдэг аффирмашныг бичиж баталгаажуулаарай. За та нартай энэ ороогийн бүхий л гоё сайхан бүхний өсөөрөё. За 2 дугаар картыг сонгосон хүмүүс маань уршлагатай тавтай байрал хамгийн ихний сэдэв бол таны хувь зайны тойргийг ямар байхаар орших ертөнц бүтээсэн бэ гэдэг сэдэв байгаа. За зүгээр л яг энэ зурган дээр гарч байгаа тайгаа маш төстэй картууд буусан. Тэр нь юу вэ гэхээр таныг ер нь ол их үзэгсэлэнтэй гоо сайхан өөрийгөө мэдэрсэн одоо тийм тойрогт оруулсан гэх юм уу? Ерний амьдралтайг өөрийгөө хайрлах, өөрийнхөө үнцнийг мэдрэх, өөрийнхөө гоё сайхныг мэдрэхийг таны одоо эхний тойрогчөнд зориулсан. За одоогийн таны хүрч чадахгүй байгаа дараагийн тойрог юу вэ гэхээр та тэр тойрогт одоо дараагийн тойрогч нь та энэ тойрог руу ороод тойрог төлөх хэрэгтэй байгаа байхгүй. Энэ тойрог болвол мөнгө санхүү бизнесийн тойрог. Та энэ амьдралаа маш их мөнгө санхүүг олох хэрэгтэй. Маш их мөнгийг бүр зүгээр одоо үүдийн нэг хэдэн сая төгрөг өрөөсөө биш шүү. Зүгээр нэг 2 салбартай тэ дэлгүүр шүү. Тийм өрөөсөө биш. Бүр маш том хэмжээний зүйлийг та бүтээхээр төрсөн тийм тойрогтой. Гэхдээ хэрвээ мэдээж хэрэг та тэрийг ухаарч одоогийн байгаа тойргоо бүрэн дүрэн гүйцэтгээд гарч чадахгүй бол та энэ амьдралтаа тэр тойронд хүрэхгүй байх боломжтой. Хэдийн хувь зай тань тийм одоо боломжтой тойргийг ингээд оруулахдаа замыг хөсөн ч гэсэн тэр замаар явах үнэн та өөрөө. Гэтэл хувь заяндаа ингээд хитрхийн найдаад ямар хувь зай дааж мэдгүй тэрний хандлуугүй ч ингээд явахгүй байгаа дэвэл та түүндээ хүрэхгүй байх бүрэн дүрэн боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэр үүнийгээ маш сайн эрт ухаарч чадвал танд бүр гайхалтай хувь зай, гайхалтай өгөгдөл мөн чанарууд бол танд байна. Бусдыг татахаа үдсэж байдаг юм уу? Эсвэл ингээд те нэг ингээд зүйл ихээ тэр наривжаад дэлгэрээд байдаг ч юм уу? Маш гайхалтай өгөгдлүүд бол танд хангалттай байна. Тэгээд танд нэг хамгийн том сул тал нь бие таах болон хичээнгү байдлын дутагдмал гэсэн хоёр одоо тийм маш том судалгаа байна. Тэгээд энэ хоёр сул тал жир нь бол таны зүгээр таны одоо нэгсэндөө өөрөө өөртөө үдэлцээд байгаа тэр нэг дайсан гэсэн үг. Өөрөө өөртөө нүүр тулаад байгаа тэр дайсан чинь өөрөө өөрийн чинь дотор байгаа. Тэгэхээр энийгээ та давж та эхний одоо үүшигт буюу тэр одоо өөрийгөө хайрлах тэр одоо алхмуудаа ингээ бүрэн дүрэн хурдцтайгаар дуусгаад тэгээд ойлгох зүйлээ ойлгоод та дараагийнхан тэр тойрог руу дараагийнхан тэр том алхам руу маш гоёор тэтгэлтэйгээр ингээ орж чадах нэ. Таны одоо онцлог чинь тойр гэж онцлог та хийж одоо байвал таны тойргийг томсгоод байдаг. Орших ертөнц. Зарим хүмүүсийн хувьд ингээд тэр тойргоос нь гарахгүйгээд ингээд тэр жижигэн тойрогт байлгаад хаа таних бол хамгийн сайхан нь хэрвээ та үнэхээр хичээгээд таны амьдралдаа хийх ёстойгоос ч илүү ингээд маш ухаалгаар ойлгоод хийгээдвэл таны тойрогч яаж томсгож болно, ямар ч одоо хувь зээг үзүүлж болно. Нэг шалбагнаас дэлхийн од хэмжээнд болох ч юу гэдэг юм уу те. Одоо бүр зүгээр ингээнээр л ярьж байгаа ш та тийм ээ. Ямар ч хөвзэй байж болно зүгээр л ингээд та ингээд гудамд магадгүй ингээд те миний амьдрал ерөөсө бүтэхгүй байна гэд ингээд бүр ингээд магадгүй гэр оронч хүн явж байгаад та бүр дэлхийн хэмжээний ад болох боломж ч байгаа гэдгийг л зүгээр энгийнээр хилээд байгаа юм шүү. Түнс ямар ч хөвзэй байж болно заавал ингээд гудамд явж явах хэрэгтэй юм биш шүү дээ. Зүгээр дүүцэлж хэлж байгаа гэх юм уу. Тэгэхээр тань тийм боломж бол байгаа. Тэр нь яаж ч өсөө төгжөөд бүр оршин ертөнцийн хэмжээнд хүртэл та өөрийнхөө хувь зээг гэрийг өөрчлөх бүрэн дүрэн боломж байгаа. Тэгэхээр үүнийгээ ойлгоосай гэж бол таны туслагч хүчнүүд их хүсэж байна. За хоёрдугаар болохоор
Таны хувь заяаны тойрог дотор нэг юм болдгоо хүмүүс байна. Тань их нөлөөлдөг, болдгоо, таны хувь заяа их татдаг. Тэгээ тэр хүмүүс чинь таны ингээд андгаагаад байгаа юм шиг те ингээд юм гоё тайван байлгаад байгаа юм шиг мэдрэмж өгдөг боловч энэ насандаа таныг барихаар ирсэн таны яг тэрнээс чинь ингээд гацаагаад тэ нэг юм одоо тий жишээ нь хүүхлийн киноны эсрэг дүрүүд өгдөг штэ. Хин хамгийн үзэсгэлэнтэй вэ гээл ингээд талент хараал тэгэл хажууд нь хөөргөл байж идэг нэг зүйлүүд өгдөг штэ нэг юм хажууд нь тий тийм юм өвчнүүд бол танд их байна. Тэгээ та тэрнийгээ бүрэн болж тэдрээсээ бүрэн салж ээж та ер нь ухаан орноо юу гэдэг нэ би чи юу лээ гэдгийг ойлгоно. Гэхдээ тэр бол үнэхээр хэцүү. Яг үнэ хэлээд маш хэцүү харин хэцүү ч гэсэн та үнэхээр даамд болох нүүрлэх хэвээр зүйлтэй нүүр тулж жоохон зөрөгтэй ах хэрэгтэй гадаа гэх юм уу. Тэгэж гимэн таны амьдралд бол усар халаан гахалтай өөрчлөлтүүд араас ол гарч ирэх нэ. За хоёрдугаар сэдв нь болохоор танд одоо өвөг дээдсэж хүч байгаа юу байвал ямар хүч байгаа вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр болвол та ер нь хүнийг маш сайн таньж мэддэг. Дээрээс нь тэрний үр дагавар нь ч гэсэн одоо ер нь эргэн тойрны хүмүүсийн асуудлуудыг ер нь танаар шийдвүүлэх гэ таныг оролцуулах гад байдаг. Гэтэл та үнэхээр тэрэж чадахгүй ингээд амьдралаасаа холдоод байвал ер нь таны амьдрал их одоо сөрөг эргэлзээтэй их онцгой болж хувирах магадлал өндөртэй гэсэн. Та одоо ингээд ер нь бусдын асуудлыг шийдэх ёстой хэрнээ тэрнээсээ цухтаагаал тэр хувь заяасаа цухтаагаал байвал ер нь жоохон онцгой хувь заяа руугаа ороод ингээд улам л бочигдмал юм байдал руугаа ороод байна. Тэгээд яг одоогийн юугаар их сонирхолтой карт гарч ийн хамгийн ихний карт нь магадгүй таны эргэн тойронд юм бэлгийн чиг хандлага өөрчлөгдөд байгаа хүмүүс байж магадгүй. Одоо өөрөө эмэгтэй хэрнээ эрэгтэй гэж мэдэрдэг, эрэгтэй хэрнээ эмэгтэй гэж мэдэрдэг ч юм уу. Эсвэл одоо эмэгтэй хэрнээсээ эмэгтэй хүнээс сонирхоод байдаг ч юм уу. Эрэгтэй хэрнээс эрэгтэй хүнээс сонирхоод байдаг ч юм уу. Нэг тиймэрхүү хүмүүс таны эргэн тойронд гарч иж магадгүй. Гэхдээ та хадаа тэрийг мэдчихэж магадгүй, мэдээгүй ч гэж магадгүй. Эсвэл зарим бүр мэдээ тэрийг ингээд засахын төлөө аян бичтэй эдгийг найлгуулахын төлөө явж иж магадгүй. Яг одоо энэ гарч байгаа асуудал чинь тэгэхээр хүнийг танина гэдэг нь ямар утгаар вэ гэхээр бүх зүйлийг танина. Тэр өнөө хувь заяа хэцүү болж байгаа зүйл, сайхан болж байгаа зүйл тэгээд тэр болгонд нь та ингээд туслах үүрэгтэй юм хувь заяатай хүн байгаа байхгүй юу. Гэтэл ингээд би л гоё шүү, би сайхан шүү гэж нь хувь заяаныхаа яг зөвхөн эсрэг яваад байгаад байж болохгүй. Гэтэл таны хамгийн ихний тойрог бол өөрийнхөө үнцнийг өөргөө ойлгож өөрийгөө хайрлах гэдэг. Тэгэхээр таны ингээд хувь заяа нэг юм гоё юм шиг хэрнээсээ ингээд бүх юмыг танд өгсөн юм шиг хэрнээсээ жоохон таны төөрөлдүүлээд байдаг гэх юм уу. Нэг цэгт нь явж за яг энэ шүү гэдэг юм ерөөсөө тань өгөхгүй байгаа гэсэн. Тэгэхээр ингээд таны эргэн тойронд чинь ингээд битүү ингээд те одоо юу гэдгийг ингээд гоё сайхан бүхний ингээд маш том зүйл ингээд өгчөөд таны нүдийг чинь бооцсон байгаатай л адилхан. Тэндээс өөрхөн гол зүйлийг олоо маш хурдан олоо гэд. Үгүй болвол энэ тойрогоос чинь ингээд гаргаад хүсгүй байгаа тойрог руу чинь ингээд оруулна гэж байгаа юм. Та яг л агаар нэг л гэсэн үг. Тэгэхээр та өөрөө энэ бүхнийгаа мэдрээд ойлгоод надад нэг ийм зүйлүүд болоод байна шүү, ийм юм болоод байна шүү гэдгийг та яаж мэдхүү гэхээр багштай болж иж нэгдүгээрт мэднэ, хоёрдугаарт багшаа маш хүндэлтэй эдэлж иж мэднэ. Тэгээд тэр хугацаанд та өөрийнхөө бас дотоод үннийг сонсож өөрийнхөө дотоод багшаа гаргаж ирэх гэдэг ийм хоёр дараалтай. Гуравдугаарт хүмүүсийн дотоод багшаа гаргаж ирэх гэдэг ийм гурван одоо дэд үйлдэлээр ингэж явж иж та амьдралынхаа дараагийн үеишт рүү ингэж орох гэдэг гэсэн. Тэгэхээр танд их том хувь заяа таныг хүлээж байгаа учраас эхний үйлчлүүдээ маш зөвөр даваарай. Тэгээд болж игэл бас бяцлагалтай их ойр байгаарай. Өөрхөн хинбэ гэдгийг маш сайн сонсож байгаарай тий. Өөрхөн яг тэр дотоод үннийг, чин үннийг бас ингэж мэдэрдэг байвал ер нь их цохилтой шүү, зүгээр шүү гэдгийг дахин хэлье. За тэгээд өвөг дээдсээстэй нөхсөн дараагийн том хүч нь юу вэ гэхээр ямар нэгэн зүйлийг одоо амьдруулах чадвартай гэх юм уу. За энэ одоо үүдийн өгсөн үнийг амьдлуулах ч гэдэм эсвэл өгч байгаа үнийг амьдлуулах ч гэдэм тийм утгаар гэхээс илүүтэйгээр хүний сэтгэлийг амьдлуулж чаддаг. Одоо ургамал дээр жишээ авлаа гэхэд ингээд жоохон ингээл гундаад байгаа ургамлыг ч юм уу ингээд өдөр болгон та гоё үгээр тэтгээд тэгээд гоё ингээд гарнаасаа ингээд энерги өгөөд ч юм уу тэгээд тэр ургамлаа ингээд сайн харьцуулахад тэр ургамал ингээд ганцхан шиг навчсан ч гэсэн ингээд маш өндөр бүр хичнээн багц ингээд гахалтайгаар одоо ингээд өсөд өрчих юм боломжтой.
Та зүгээр тэгж дадлага ингээ хийгээд үзээрэй за. Тэг хүнд та гоё сайхан үг хэлээл хүнийг амьдлуулад байл. Хүний амьдралыг бүр яаж ч өөрчилж сэтгэлүүлж таар тийм гайхалтай хүчтэй хүн гэсэн. Тэр ч төдөө та өөргөө ч тэг хүч байгаа. Гэхдээ тэр хүчийг та өөртөө нэг бол итгэвтүүлээд нэг бол бүр огт хөхгүй байх гэдэг нэг сул тал байна. Тэгэхээр энэ дээр марсын төвлөрөөрөө энэ бол маш гайхалтай чанар буюу хүний амийг амьдралыг итгчүүлж хүч оруулж ам оруулна. Дээрээс нь тэрэнд тийм гол одоо тэр нэг юм тээгч хүчийг өгж байгаа юм өөрөөрөө тэтгэж байгаа тэр хүчийг та ингэж гаргаж ирж мэдрүүлж энэ вэ шүү энэ шүү гэдгийг та одоо ингэж өгөөд идэг тийм гайхалтай хүн гэсэн. За хамгийн сүүлийнх нь болохоор ер нь юмыг үндэслүүлж дэлгэрүүлдэг төрлийн хүн. Ямар нэгэн ажил байлаа гэж бодоход тэр ажил танаар эхэлсэн учраас цаашаа хүчтэй явах боломжтой. Тэгэхээр та магадгүй ингээд зөвлөх ч юм уу эсвэл ингээд хүмүүсийн бизнес тусалдаг ч юм уу тиймэрхүү зөвлөгөөний одоо тийм хүн байлаа гэж бодоход та зөвс учраас тэр зүйлд цэцгэлээд явах боломжтой байдаг. Таны одоо санал болгосон зүйл ингээд хөгжөөд байдаг гэдэг ч юм уу. Нэг тийм юмны үр шимийг тавьж өгөө тэрийг нь цэцгэлүүлэх тэр гол үнцийг нь та тавьж өгч чаддаг хүн л гэсэн. Уг нь бол их гайхалтай хүчтэй зүйлүүдийг өгдөөд байгаа хамгийн сайхан дээд одоо тийм ариун хүчнүүдийг та бол авсан байна. Тэгээд энэ зүйлүүдээ ингээд жоохон дараад ингээд ашиглахгүй байгаа нь энэ картыг үзэж байгаа баг 90% нь 10% нь л энийхээ мөрөг даалгаврыг бол хийгээ явж байгаа. Дараагийн шатны мэдээлэл ингээд хэрэгтэй байгаа хүмүүс байна. За дараагийн шатны мэдээлэл хэрэгтэй байгаа хүмүүсийн тэгээ хувьд болохоор танд дараагийн ирж байгаа тэр зарим бүр ирсэн байгаа тэр одоо хүч боломж нь юу гэхээр ангаалтын хүч гэх юм уу? Одоо эвдэрсэн, гэмтэрсэн одоо юу гэдгийг тийм зүйлийг та ангаах, эдгэх юм хүчин чадал руугаа орж ийн гэсэн үг. Илүү бодит одоо тэр тал руугаа. Магадгүй та одоо имч болвол илүү одоо танаар имжлүүлсэн хүмүүс одоо ангаагаад эдгээрээд ингээд байдаг ч юм уу те. Ер нь тийм шууд болон шууд бус аргаараа ангаалтынхаа тэр төвшин рүү таарч ийна л гэсэн үг. За ийм одоо хов зээний өгдөл гахалтай зүйлүүд бол танд өгсөн байна. Тэгээд эдгээр зүйлүүдээ ашиглах дараалалаар нь явах нь бол 100% одоо таны хүчин чадал мөн чанараас хамааргаар байна. Гэхдээ таны өгдөг зүйл болон туслах хүчнүүд бол таны талаа маш хичээж шүү гэдгийг бол дахин хэлхэн зүйтэй байхаа шуурдан залвал таны талтай нь. Гэхдээ та тэрийг одоо ингээд гой сайхнаар хүлээж аваад зөв зүйтэйгээр ингэж амьдралаа хэрэгжүүлж чадах хэсэг нь бас танаас үүдэж байна, үүдэлтэй байна, үүдэлстэй байна л гэсэн үг. За 3 дугаар сэдв нь болохоор ер нь хайр дурлал дээр тань ямар асуудлууд гараад байна вэ? Тэгээ цаашдаа ер нь ямар асуудлууд гарах вэ? Үүнийг яадсах вэ? Ер нь яагаад гараад байна вэ те? Энийг ярихаар нэг болол таныг маш хүндэлж бишрээд нөгөө зүгээрээ голчоод идэв. Нөгөө болол таны хитрхи голоо та өөрийнхөө үнэлэмжийг алдаа те ингээд нэг юм үнэлэмж тал дээр тэнцрээ олж чаддгүй хүмүүс. Нэг их хүндлээд өөргөө ингээд нэг жоохон доош нь тарах гэдэг ийм харилцааны асуудлууд бол маш их тань дээр гараад идэг юм байна. Тэгээ энэ нь заримдаа их тод илэрхий байгаад идэг, заримдаа ерөөсөй гардггүй. Та тэрийг нугаад идэг, эсвэл нөгөө хүн чинь тэрийг нугаад идэг. Та ингээд харилцаа маш гоё нь болоод байна гэж ойлгож нөгөө хүн нь яг тийм зүйлийг мэдрээд идэг ч юм уу те. Нэг л тэр харилцааны тал дээр маш их асуудлууд яг ч юм цаанаасаа гараад идэг гэсэн. Хоёрдугаарт нэгнийхээ хэлж байгаа үгийг шууд гар буюу зүрхнээс зүрхэнд хүлээж авч чаддаггүй. Яг өөр уусгаж авдаг буюу одоо нэг тийм оршихуй болж чадахгүй наа л гэсэн. Нэг хүн нь тэр хүний ингээд төлөө бүхнийг хийж чаднаа. Би чамаа яг 100% хайрлана. Би чамд хайртай гэдэг үг нь тийм утгатайгаар одоо ингээд өдрөө нь харж байгаа юм бол нөгөө нь энэ надаа ер нь ингээд тэ нэг жоохон хайрг болоод байгаа юм байна да. Сэтгэл нь жоохон хөрөөд байгаа юм байна да ч гэдэг юм ингээд нэг юм хэлж байгаа утгыг өөр хороо гуйвалж хүлээж аваад байдаг гэсэн. Энэ одоо ингээд хоёр хэдий би биэнд хайртай байсан ч гэсэн нэгнийхээ тэр оршихуй оршинчлол руу ингээд бүрэн дуусаж нэгдэж чадахгүй байгаа тэр нэг юм эготой оршинтлууд байгаа даа л гэсэн. Эсвэл нэгдэж чадахгүй байгаа. Тэгэхээр тэрнээс үүдээд ингээд шууд утгаар үйл ойлголцол болон эсвэл тэр үйл ойлголцлоос цухтаад зүгээр л хэрүүл шууган болгочихгүй. За энийг ингээд хүлээж өгөө ингэж байгаа юм байна л гэж бодоол нэг бол итерхий дараад яваад байдаг, нэг бол байнга хэрүүл тэмцлээ байхад байдаг. Ийм харь асуудлууд байгаад байна гэсэн. За тэгээд цаашдаа ерөөд бол энэ асуудлууд үргэлжлэнэ. Тэгээд дээрэс нэмэгдэх асуудлууд нь юу вэ гэхээр яг одоо өөр өөрсөндөө ер нь нэг тийм итгэлгүй болоод ах гэх юм уу?
Ер нь итгэлгүй байдал нь одоо бүр маш хүчтэйгээр үргэлжлэнэ. Өөртөөхөө гэр бүл, өөртөөхөө одоо үүр удамд итгэлгүй байх, хийж байгаа зүйлдээ итгэлгүй байх, хамтдаа цаашдаа үргэлжлүүлээд амьдралыг авч явах итгэлгүй байх тий. Энийг одоо хардаа сэтгэх гэдэг ч юм уу нэг тийм маш том хүчтэй итгэлцлийн асуудал. Хитнийх дээр бол одоо нэг арай өөр одоо төвшнийх байсан болвол цаашдаа бүр илүү хүндрээд хүн ч одоо нэгэндээ одоо энэ төвшөнд одоо эргэлзээд тэг ингээд ерөөсөө итгэлгүй болчвол ер нь эргэлзээтэй итгэлгүй болчвол ер нь хайр дурлал үргэлжлэхэд маш хүнд хэцүү болчтой штэ тий. Тэгэхээр цаашдаа бол тийм болох гэдэг байна. Яагаад ийм байдлыг үүсгээд байна вэ гэхээр өмнөх насны тийм жижиг сажиг зүйлүүд байна. Гэхдээ хамгийн том одоо гол шалтгаан хамгийн гол том зүйл нь юу вэ гэхээр нөгөө хүмүүсээс чинь үүдэлтэй буюу та энэ амьдралдаа ямар хүмүүсийг татаад байна уу гэхээр одоо хувь заяаныхаа төлөө яваагүй тэгээд хувь заяандаа ингээд үнэнч байгаагүй өмнөх амьдралынхаа зүйлийг дуусгаагүй нэг тийм одоо нэг токсик гэх юм уу жоохон хортой хүмүүсийг татаад байна. Гадаа үнэхээр одоо цайлган гоё хүмүүс байж магадгүй. Гэтэ зүгээр хувь заяаныхаа эсрэг буугаад өгсөн хүмүүс гэсэн. Гаднаа дотроо байгаа шиг токсик хүмүүс хортой хүмүүс ч байж болно те. Та яагаад юм хүмүүсээ татаад байна вэ гэхээр энэ бол 100% таны энергитэй ч холбоотой зүйлээ гэсэн. Та энэ өөрхөн байгаа энерги бүрэн дүрэн өөрчилж хувьсгаж бүрийн энерги бүр ингээд цөмөлж гарч ирэхгүй л яг юм хүмүүсийг та цаашдаа татсарах болно гэсэн. Тэгэхээр нэг тийм өөрийгөө танд хамгаалах гэдэг зүйл хэрэгтэй байна. Багш гэдэг зүйл хэрэгтэй байна. Тууштай бясалгал одоо тийм бичингү байдал хэрэгтэй. Дөрөвдүгээрт зөв хүнийг татах буюу та өөрөө зөв хүн биш зөв хүнийг татах тийм одоо хэрэгцээ шаардлага танд их өндөр байна гэсэн үг. Та өөрийнхөө энергийг зөв урсгал руу л оруулж өөрийнхөө энергийг одоо удирдах хэрэгтэй байна гэсэн үг гэх юм уу? Тагаа зөв одоо тийм эмхтэн бол эмхтэлэг нэрхтээ эргэтэн бол гоё эргэтэлэг нэрхтээ те тэр энергитэй байхын хэрээр яг өөртөө тохирох өөрийнхөө хүсэж байгаа энергитэй хүний яаж татах юм бэ гэдгээ одоо зохицуулж уйлдуулж чаддаг тэр одоо хүчтэй хүн байх хэрэгтэй л гэдэг ойлголтыг одоо таны одоо үүдээцүүд болон таны одоо туслагч хүчнүүд орш хурцанд танд өгөх гээд ингээд би ч гэсэн одоо энэ хүзрийн мэрэгэр дамжуулж танд өгөх гээд хичээгээд байна л гэсэн үг. За хамгийн сүүлийн сэдв нь таны хайртай хүн яг таны тухайд бодож байгаа бодол юу гэхээр нэг тийм шинжсэн сорьсон бодол их байна. Энэ хүн ер нь нэг ингээд ингүүл ингэчих болов. Энэ хүн ер нь ийм байдал гарвал цаашдаа ингэх болов. Энэ хүн ер нь өмнө ингээд ямар байсан бол энэ хүн энэ хүнтэй ингэж харьцуул ямар ах бол гэдэг ингээд юм. Одоо яг нэг юм итгэхгүй байгаа гэхээс илүү маш шинжиж сорьсон гэх юм уу. Одоо хүн нэг юм та нэг шавтай байлаа гэж бодъё те сурагчтай байлаа. Сурагчаа ингээд хүн нэг юм шинждэг штэ сорьд. За энэ дээр ер нь энийг давж чадах нь уу? Энэ дээр нэг ингүүл яах бол энийг ингээ хийж чадах бол за нэг ийм даалгавар өгөөд явуулчихвал хийх бол энэ хүүхдийн төвшөр нь ямар төвшин дээр яваад байна те энэ хүүхдийг ер нь хинтээ нэг хөрлөөлөл ер нь гайг болохоор байна. За энэ хүүхд ер нь ирээдүйн ямар ахаар байна. Энэ ер нь ямар гэр бүлийн орчин төсөөд байгаа хүүхд юм бол өмнө ер нь энэ хүүхдэд юу болж исэн бол янз бүрийн сэтгэлийн зөвөр тэм драма байгаа юм болов. Энэ хүүхдийн дотор ямар гоё зүйл байгаа л гэдэг байнгын шинжээл сорил ингээл хийдэг штэ те. Үүнийхтэй огт хайргүй ч юм уу эсвэл огт татагддаггүй зүйл бол байнга тэгж бодохгүй штэ. Зүгээр л ингээд огч чаа. Тэр хүн таныг бодохын хэрээр басан юм маш юм шинжээс сорж байгаа зүйлүүд бол их байна. Тэгээд ер нь маш шинжээс сорж байгаа бодлууд бол тасрахгүй байна. Тэгээд хамгийн гол зохиолж байгаа зүйл нь юу вэ гэхээр би энэ хүнийг харилж байгаа хугацаанд би өөрийгөө олж тэг ингээд өсөж өгчсөр ах болов би өөрийгөө улам алдсаар ах болов гэдгийг ер нь бол маш их бодож байна гэсэн үг. Тэгэхээр эцсийн энэ шинжээс сориод байгаа байдал нь нөгөө нэг энэ хүний надад нөлөөлөх тэр одоо нөлөөлөл нь юу байх юм бэ? Эцсийн тэр нөлөөлөл одоо юу байх вэ гэдэг нэг тийм ерхий одоо ойлголт гол зүйл яваад байна. Тэгээ энэ гол зүйлээ шилтгаалж энэ хүн бас тэр сэтгэлийн дотоод сэтгэлийн тэр байдлын дэнслэх үгүй юу гэдэг нь бас нэг байгаатай л да. Хэрвээ таньс хоолойгоо бол тань руу бүр их ойртох, ойройгоо бол тантай илүү цаашдын зүйлүүдэд одоо илүү сажиг бодлохгүйгээр ингээд тайван үргэлжлүүлэх гээд байгаа гэсэн үг. Хэрвээ ингэж чадахгүй бол нэг бол өөр магадгүй хүнтэй болоод ч юм уу тэр нэг сэтгэлийн тайван байх хүнийг олох гээд эсвэл угаасаа хоолойгоо бол таныг төрдөө ингээд торгох ч юм уу иймэрхүү зүйлүүд бас болох магадлал их өндөр байгаа даа. Гэтэ ер нь хайр дурлалын тал дээр тас тийм ч одгүй тийм ч одоо их хүн биш гэж бол магадгүй зарим хүмүүсийн хайр дурлал гоё сайхан хайр дурлалтай уучраагүй байж болно.
Зарим нь бол хэдийн олцсон байх магадaltaй, зарим нь уучраад явж байгаа байх магадaltaй. Ер нь л таны одоо нэг хайр дурлалын тал дээр бүр гүн зүй заваад гүн зүй ингээд ахаар зүйл бол яг ганц хоёр байх магадлал бол өндөрөө картнаар төөс бүр байнгын байгаа хүмүүс шиг бүр ингээл хайр дурлалын баг ханийн тэнгэрээ дуудуулах хэрэгцээ шаардлагатай бол тийм төвшөнд бол биш байна. Хайр дурлалын тэнгэрүүд бол таныг хивээдэг юм шүү. Хамгаалж хайрлдаг юм шүү. Гэхдээ таны хичээл зүтгэл бол маш хэрэгтэй байдаг юм шүү. Өөрийгөө ойлгох тал дээр их ухаантай байгаасай гэж дахин хүсээ. За тэгээд ерхий одоо мэрэг маань дуслаа та бол маш хүчтэй гахалтай хүн байна. Тэгээд нэмэлтээр болохоор за нэгдүгээр таны амьдралд учирч буй зүйлсээр дамжуулж таны хэн болох гээд байна вэ? Ер нь та ямар түвшин хүртэл хүрч чадахгүй юм бэ те? За хоёрдугаарт маш их одоо эргэлзээтэй байгаа асуудлаа үргэлжлүүлэхгүй байлгүй яг таны одоо бодоод байгаа энийг яах вэ гэдэг хинч хариултыг өгч чадахгүй байгаа тэр зүйл дээр танд хариулт ирэх болно ош хурцнаас. За гуравдугаар таны гадны нөлөө ер нь хэрэг байна вэ? Ер нь яаж өөрийгөө хамгаалах юм бэ? Гадны бүхтэй нөлөөллүүд ер нь бол таны амьдрал юу гэсүдгээд байна те? Юу гэргээд гоё эдгээгээд байна те? За түүний дараа таны хувь зайд бичигдсэн хамгийн гайхалтай болон хэцүү зүйлс нь юу байх вэ? Энийг ер нь яг өөрчилж болох юм уу эсвэл болохгүй юм уу те? Хамгийн сүүлд нь таны хамгаалагч хүчнүүдийн танд илгээж буй үгсгээд илүү одоо таны хувь заяаны нарийн зүйл рүү ч орж таны илүү гүнзгий нарийн зүйлүүд чи мэднэ. Тэгэхээр та нэмэлт одоо те уншлага авна гэдэг маань өөрөө оршихуй ертөнцийн танд илгээж буй мессеж болон таны хувь заяг илүү нарийн гүнзгий орж түүнийгээ танд одоо тусалсан чухал хэсэг байдаг. Тэгээд та үнээс айлуулах одоо хоолой гош илүү ойр байснаар та энэ одоо бүх оршихуй ертөнцийн болж байгаа зүйл болон таны хувь заян дээр гарч байгаа зүйлсийг хурдан таньж мэдэж амьдралдаа хурдан өсөлт өөрчлөлт эерэг зүйлүүдийг гаргахад хүчтэй нөлөөлдөг зүйлүүдийг яг одоо хамгийн гол зүйлүүдийн нэг мөн шүү. Тэгэхээр нэмэлтээ загвал авч байгаагаар энэ бол хамгийн чухал гол поинтуудын нэг мөн байдаг шүү. Та илүү их өөрийнхөө тухай таньж мэдэж амьдралдаа хүчтэй энергийн өөрчлөлтүүдийг шууд утгаараа гаргаж идэг юм аа. За ингээд коммент зэг та нар маань 11 гэж гоё зохиос нэгний тоог бичээрэй. За мөн дээрээс нь хэрвээ та гоё үгэн аффирмашн бичмээр байвал миний хувь заяанд тохиолдож байгаа бүх зүйлээ би өөртөө ашигтайгаар хайр дүүрэн хамгийн аз жаргалтайгаар гайхалтайгаар өргөжлүүлж дэлгэрүүлж чаддаг маш гайхалтай өсөлт төвшөлттэй байлгаж чаддаг хүн гэж бичээрэй. Тэгээд та нартай хамгийн сайхан бүхний өсөөрөө дараагийн өдрийн мэрийг хүртэл баяртай. YouTube буцаад байгаагүй бол TTS гэж ороод заав даарай. Тэгээд нэмэлтээ хороолол дээр гарч байгаа зааврын дагуу ороод дотоод ашгунгаа хамшиг пэйж үзснийхаа чат руу бичээд хаалттай групптэй ороорой. За ингээд дараа уулзтлаа түр баяртай. За 3 дугаар өдрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтамаар бол хамгийн ихний сэдв бол таны хувь заяаны тойрог ямар байхаар оршихуй ертөнц бүтээсэн байна вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр бол таны хувь заяаг нэг тийм өөрийгөө та хэрэг үнэхээр бүрэн дүрэн нээж чадвал шууд танд бүхнийг асууж өгөхөд бэлэн им хувь заяатай буюу авшиг маш өндөртэй хүмүүс гэж хэлж болно. Яг энэ зураг шиг та хэрвээ энэ малгайгаа энэ бороо тэг ингээд муухай зүйл биш ээ гоё гэдгийг мэдрээд малгайгаа авч чадвал ингээд дээрээс чинь битүү одоо алт алмаа зурсах гэдэг авш яг тийм хувь заяатай хүн гэсэн. Гэтэл та хувь заяасаа дандаа нуугдаж ингэж бүгжиж одоо чимээж ч юм эсвэл ингээд шин зүйлд бэлэн биш ч юм уу эсвэл нэг юм хийсэн зүйлрээ бүрэн дүрэн орж гүнзгий уус чаддгүй ч юм ингээд маш олон шалтгаанаар та ингээд үргэлж малгайтайгаа явдаг хүн гэсэн. Хаяа нэг жоохон дэлгэчээд нэг жоохон авчаад өө яна энэ болох юм болов гэл ингээд шууд ингээд өөрхөн хувь заяаны гой сайхан зүйлийг тэр доор нь хагаал одоо болсон ч гэдэг юм. Тиймэрхүү төрлийн хувь заяаны тарихтай хүн. Тэгээ үүндээ танд нэг тийм тойрог гээд ахаар зүйл бол уг нь байхгүй. Та л өөрөө тийм малгаанд одоо өөрөө тийм юмд оруулаад байгаа болохоос биш хувь заяа бол тань үнэхээр нэлттэй бүхний хүүхдийн бэлэн буюу томноос нь маш одоо буян хийжсэн хүн байх магадлал өндөктэй мэдээж болохгүй зүйлсүүд байгаа. Тэрийг та ингээ хүртэхстэй зүйлээ ингээ хүртээд хийхстэй зүйл хийгээ явж байгаа. Гэхдээ буян нь их байсан учраас та ингээд авах зүйл нь бол ингээд ихтэй тань ингээд хүүд бэлэн ингээд аваач игээд байгаа боловч та өөрөө зүгээр л тэрийг ингээд таагаад яаж авахж мэдгүй түн бэлэн биш байгаач мэдгүй зүгээр л нэг юм сэтгэл зүйн долгисэл сэтгэл зүйн хувьд ингээд маш олон асуудлууд ихтэй аахгүй. Тэгэхээр танд одоо яг хэрэгтэй байгаа зүйл бол сэтгэл зүйн хангаалт эмчилгээ. Би тийм мэдрэл хүн биш тэний хүн биш гэдэг тийм ойлголтоор ерөөсө хүлээж авч болохгүй.
Сэтгэл зүй гэдэг бол одоо өнөө цаг үед бүр ингээд маш өргөн цар хүрээ болсон хүмүүс сэтгэл зүйгээ сэтгэлээ мэддэг хэрэгтэй болсон. Жохон асуудал байл тэрийг эдгэх хэрэгтэй болсон тий. Сэтгэл зүйчээр хүмүүс бол маш ингээд дэлгэрэнгүй явдаг болсон. Сэтгэл зүйчээр баг хин явж ин тэр илүү сэтгэл зүйгээ цаад ингээд юм болдог болсон. Зарим хүмүүс бяцлаглалын багшаас бас их зөвлөгөө авдаг болсон тий. Тэгэхээр ийм үе дээр та ингээд өөрийгөө би юм шүү, би тийм юм шүү, би хараад идэв би ингээд их мэтчлэн байж болохгүй эсвэл хит бүр ингээд тэнд автаад сэтгэл зүйчгүй л бол ингээд амьдралаа мэдэрч чадахгүй ч юм уу тийм байгаад иж болохгүй. Тэгээд таны амьдралын бас нэг тавигдах асуул тал нь юу гэхээр хүнээр толгоогоо мэдүүлэх гээд байдаг. Зөв хүний ингээд сонсоод ингээд явж чадахгүй, буруу хүнээсээ зөвлөгөө аваад буруу хүнд толгоо мэдүүлэх гээд байдаг. Тийм одоо жоохон сул тал ажиглагдах гэдэг буруу үнэ зөв хүн гэж харах гэж байдаг юм уу те. Тэгэхээр илүү ухамсартай байж хин таны төлөө байж хин таны төлөө ингээд те сэтгэл зүрхээ зориулж ин тэр хүмүүстэй айлаар байх нь зүйтэй шүү. За тэгээд мөн түнжлэн таны хувь зээний тарийн хамгийн том зүйл бол яг таны хувь зээ зүгээр л юм галзуу болгон шиг байдаг. Хурдтай байдаг гэсэн. Сайн ч хурд дээрэл муун ч хурд явал ингээл ерөөсөө маш хурдан өрнөлттэй байдаг. Төдийрээгээр таны хувь зээ чи ингээд шинжлэхдээ цэвэрлэгдээд маш гоё ингээд юм болоод байдаг буюу таны хувь зээ чинь үргэлж цаашнаа бичигдээд байдаг гэсэн. А тэрийг та мэдрэхгүй зүгээр л айгаад өнгөрүүлээд байдаг буюу одоо таны махан мэд чинь тийм зүйл жоохон тасаагүй байгаа гэж ойлгож болно. Хэрвээ энийг бүрэн дүр ойлгоод ингэчвэл та зүгээр хувь зээ яагач байтугай зүгээр оршихуй ертөнцийн ингээд бүрэн хатгах хэмжээний юм хүчтэй хүн болж чаднаа. Одоо оршихуй ертөнцийн хатгах гэдэг байгаа нь юу гэсэн үг гэхээр ингээд лизэлгээд ч юм уу нэг тийм одоо кино шиг юм зүйл ерөөсөө биш. Зүгээр л хувь зээгаа та бүрэн мэддэг өдөртдөг. Хувь зээ оршихуй ертөнцийн нэг юм хуулиар ингэж явдаг шүү. Би ингээд ингэж шүү гэдэг нэг юм тоо бодож байгаа юм шиг та өөрхөн ч бай бусдад ч бай зүгээр туслаад ингээд явах бүрэн дүрэн боломж танд л хангалттай байна л гэдгийг одоо дахин хэлдэг таамаа. За мөн түнчлэн таны одоо хувь зээнд гарч байгаа юм нэг юм одоо эерэг нөлөө үзүүлээд байгаа хүмүүсээ та өөрөө ч мэдгүй ингээд жоохон холдуулаад байдаг. Өөрөөсөө жоохон ингээд зайдуулаад байдаг. Яагаад тэгээд идэг нэг жоохон одоо партнер ингээд сайн боожгүй байхгүй. Ер нь нэг юм хүн ингээд тань сайн санаад ирэхээрээ та мэдгүй сонжирэхэд ингээд явуулчихад байдаг. Тэгээ таны үзэл бодол чинь зарим хүмүүс одоо зүгээр ингийн амьдралаар шахаад чанартай хүмүүсийн амьдралдаа байлгах чанартай хүмүүс амьдрал чухал мухал гэл нэг юм амьдралдаа байсан хэдхэн хүмүүсийн л байлгаал ингээл гоё сайхан орж ирэл таны амьдрал улам мөнгө нэмэх гэдэг хүмүүс ингээл цаашлаад одоо жоохон санаа гаргаад ч юм уу эсвэл ингээл энэ хүн юм баг тэр хүн тийм баг ч гэдэг юм уу эсвэл амьдралтаа авчирсан хэдхэн травмагаараа бүхний дүндэт гэж юм уу эсвэл ингээл өмнө нэг юм бэлтгэлтэй биш эсвэл өөрөө голж хэлсэн ч юм уу ингээл янз бүрийн байдлаас бол та хүмүүс ингээд жоохон явуулаад идэг юм одоо тойрогт тавраг оруулаад байна. Ер нь анзарч ивэл оршихуй ертөнц биш та л өөрөө янз бүрийн тойрогт оруулаад өөртөө янз бүрийн юм нэмээд өөрөө зяа зохиогоод явдаг шүү гэдгийг дахин сануулж хэлье. Тэгэхээр жоохон ухаантай байгаарай. Өөрийнхөө дотоод тэр мөн чанараа улам гэрэлтүүлж өнгөлж тэрэндээ жоохон ихтэй байгаасаа гэж ер нь хэлмээр байна. За тэгээ дараагийн сэдв нь болохоор за танд одоо үг дээдсээс ирсэн тийм одоо уламжлагдсан тийм хүч байна уу? Байвал ямар хүч вэ те? Ер нь яаж ашиглах хэрэгтэй вэ гэхээр танд ер нь үг дээдсээс ихээсээ илүү таны өөрөө чинь бас энэ өмнө насны хүчин чадлуудтай буй нөлөөнд их байна. Тэгээд энэ насанд чи үг дээдсээ чи хамгаалт хүч бол баг зэрэг жоохон сул байдаг. Энэ нь одоо муу гэсэн үг ерөөсөө биш. Та магадгүй үг дээдсийн хэмжээнээс илүү давцсан энергитэй хүн байх магадлал өндөртэй. Үнхээр шаардлагатай үед үг дээдс чинь бол таныг маш хамгаалдаг, хайрладаг, танд хүчөө өгдөг. Та бол бүр илүү дээшээ хүч чинь ингээ өссөн хүн учраас ингээд бүх зүйл танд нээлттэй байдаг. Маш дээд хүчнүүдийн нөлөөллүүд бас танд одоо байнга ингээд нөлөөлж идэг учраас та өөрхөн хүссэн хүчин чадал гайхалтай зүйлсийг та өөрөөсөө гарах бүрэн дүрэн боломжтой. Гэхдээ одоо заягдсан таны одоо тусанд чинь шингэцэнтэй ингээд тийм байгаа одоо суурь хүчнүүд нь юу гэхээр энэ яг сонин карт гэхдээ гоёор одоо тайлбал ерөнхийдөө утга нь бол тагнуулах гэдэг карт байгаа. Энэ юу гэсэн үг гэхээр одоо хүнд мэддэхгүйгээр ямар нэгэн зүйлийг таньж мэдэх чадвартай. За энэ одоо хүмүүсийг шууд тагнаадаа гэсэн үг ерөөсөө биш л дээ. Зүгээр одоо гоё утгаар нь юугаар тайлбарламаар юм те. Ер нь нэг юм хүнд одоо нэг тийм чи би чамайг санаж гин би чамайг ингэж гин гэл нэг юм хүнд одоо нэг юм
одоо дарамттай ч юм уу нэг юм тухгүй мэдрэмж төрүүлэхгүйгээр хүний ерөөдөө таниад явуулах хүмүүсээ нэг хөөрхөн явуулаад эрүүлэх хүмүүсээ хөөрхөн эрүүлждэг нэг тиймэрхүү төрлөө гэсэн үг. Хүний нэг таниад байдаг юм бол биш зүгээр нэг юм одоо нэг юм энэ хүн чинь нэг юм хүмүүс юм биш үү, энэ хүн чинь нэг тиймэрхүү юм биш үү гэдэг нэг юм. Гэтэ энэ зөвддөг үеч би буруутдаг үеч би. Зүгээр л одоо хүний нэг юм тагнах чадвартай гэх юм хүний ерөөдөө сайн мууг ингээд нэг юм гаднах байдлаар нь одоо мэдэх чадвартай гэх юм уу. Энэ хүн юу амьдарч туулж ирсэн те ер нь ямар ч té хүн ингээд түүнээс тэр хүний доторхыг нь бол та тийм бүрэн дүрэн бол таньж мэдэж чадахгүй байгаад. Яагаад тэгэхээр та өөрийнхөө доторыг бүрэн нээж нь багаа ингээд бүрэн тайлж тэн малгайгаа бүрэн тайлж ийж л одоо энэ зурган дээрхээр зүгээр төсөөлүүлж яриад байгаа шүү дээ. Өөрөөр бүрэн нээж ийж та хүмүүсийн доторхыг ч гэсэн бүрэн нээж одоо ингээд ийм гой таатай зүйлээр нь та яагаад ингэж цаанаас нь гэж яагаад гэхээр бас нэг юм та хэрвээ бүрэн багаа авчвал та ер нь юм оршин ертөнц ч вэ сайн муу бүх зүйл дэм жоохон нээлттэй ер нь ямар учиртай оршинлын юу юм гэдг ингээд танигдаад эхэлнэ. Тэгэхээр магадгүй жоохон онцгой нөлөөнүүд ингээд таныг бүрэн таниад ирэхээр тэрээс чи ашиглаад тэр хүчний нөлөөг чи авах гээд тиймэрхүү зүйлүүд бас гарах магадлал өндөртэй учраас тэрнээс жоохон юм гэдэж магадгүй. Гэхдээ та байнга имэйл байнга ингээд л сайхан зүйлээ ч гэсэн хүртэж чадахгүй ингээд юмны нэг заагтайгаа юм шиг амьдсаар аваад дуусна. Тэгэхээр мэдээж хэрэг нь бол таны сонголт яаж амьдрах уу эсвэл урагшлах уу гэдэг нь. За тэгээд өөр танд ямар одоо тийм хүчин чадал нөлөөнүүд байна гэхээр юмыг юм холиг бүтээгээд дундаас нь юм гаргаж ирэх чадвартай. Нэг хоёр зүйл байлаа гэж бодоход тэр хоёр зүйлэн гой сайхан тэр яг тэг хүсэж байгаа зан чанаруудаа шин зүйлийг гаргаж ирдэг тийм одоо бүтээгч мөн чанартай. Тэрнээс үүдээд ер нь бол хүмүүс танаар юм хэлгэх, танаар юм одоо санаа авах ч юм уу, танаар нэг юмаа суулчих, танаар нэг гоё зөвлөгөө аваад нэг юмаа хэлгэж. Тэгээд тэрийг дараач нь гаргачих ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүдэд их дуртай байдаг буюу та шин зүйлээ гаргаж чаддаг. Тэгээд тэр нь болохоор яг аргын амьдрал дээр заримдаа нөө санаа авсан ч юм уу тиймэрхүү одоо асуудал гарах гэдэг. Гэхдээ ер нь бол уг мөнд чанар нь болохоор танд угсаа тийм заягдсан байгаа хүчин чадал тийм хуучин байсан зүйлийг шинээр бүтээж байгаа юм шиг ирнэ. Холиод өөр тийм уралд оруулаад шал өөр тийм гоё зүйлийг бүтээх чадвартай гэсэн үг. Цоо шинээр гаргаж байгаа юм биш гэхдээ хоёр зүйлийг бүтээгээд тийм шинээр бүтээх юм чадвартай. Яагаад хоёр гэдэг нөхөр одоохондоо хоёр гэхдээ цаашдаа та шинийн зүйлийг нэгтгээд тийм гоё зүйл болгон бүтээх чадвартай. За тийм хамгийн сүүлийн чадвар нь болохоор манлайлагч чадвар. Хэрвээ та үнэхээр одоо дайчин байгаа те ингээд би энийг ингээд тэрийг тэгээд хийгээл та маш олон үний ингээд маллуулаад маш олон хүнд одоо тэр нөлөөлөл хүчин чадал үзүүлээд ингээд урагшаа хүчтэй авах чадвартай хүмүүс одоо хэдий тэрнийг хийгээ явж байгаа хүмүүс байгаа зарим нь одоо тэрийг нээгүй би чадахгүй гэдэг ингээд өөртөө итгэлгүй бүр ингээд баган дотор бүчээд бүр ингээд бүр цаашаа мохтон ороод суудсан хүмүүс одоо хэрвээ маллалын чадвар гаргаагүй бол тэгээ суудсан байгаа хүмүүс гэж ойлгоорой. Бүр энэ амьдралд авах хэвээр зүйлээ бүр нэгийг ч бор худлаа ирсэнд аваагүй бүр ингээд юм жижигхэн болоод бүр одоо энэ эмэгтэй бол ингээд нэг юм юу байгаа юм бол харж байгаа ш. Бүр харахч бүр тэрнийхэн буланд ингээд шийдээд ингээд байгаа гэж ойлгоорой. Тэгэхээр хэрвээ та маллалын чадвар гаргаад бусдын өдөр та ингээд явж байгаа бол та яг одоогийн эмэгтэйгийн төвшөнд буюу ерөөдөө ингээд энийг авчвал явуулъя гэдэг тэр төвшин дээрээ яваад ерөөдөө амьдралаасаас авах зүйлээ аваад ерөөдөө мэдрэх зүйлээ мэдрээ явж байгаа. Бас нэг тийм бүр чим бас муу төвшин бол бишээ л гэсэн үг тийм. Тэр өвгдөө эзэн хүчнүүд бол нөлөөллүүд бол танд байна. Таны хамгаалдаг үедээ хамгаалдаг, хайрлах үедээ хайрладаг. Гэхдээ та бол өөр бас хангалттай хэмжээний хүчин чадалтай хүн. Гэлээгээд бас бусад дээд хүчнүүдээ одоо хүндлэхгүй байх гэсэн үг шүү. Тэр хүндлэл нөлөөллийн бас авч одоо хүндлэл бишээртэй хайрыг бас үзүүлж явах хэрэгтэй шүү. Тэр одоо авч байгаа зүйлдээ эргээд бас юм мэдрэмж талархлаа бас илэрхийлж явах хэрэгтэй шүү гэдгийг л хүзэр дээр гол нь бол танд сануулж одоо тэр мессежийг өгөөрэй гэдэг юм дамжуулгыг ярьж байна. Танд хүргүүлж байна гэсэн үг. За дараагийн сэдв нь хайр дурлал дээр ер нь тань ямар асуудлууд гараад байдаг вэ? Цааш ямар асуудлууд гарах вэ гэхээр зэрэг нэг хайр дурлалын тал дээр ер нь бүр нэг юм амар одоо хүнд юм гэхээс илүү таны хой заа ер нь бол 1-2 хүнтэй маш хүчтэйгээр гүн холбогдсон ийм байх магадлал хүндрээ авахгүй. Угаасаа хэрвээ таны амьдрал юм зам зур янз бүрийн хүмүүс ороод ирвэл зүгээр л ингээл маш хурдан дуусчих ч юм уу нэг тиймэрхүү юм болоод ингээл дуусаад ингээл явна. Яг бүр ингээд үндсэн таны амьдрал юм заягдсан одоо нэг ч юм уу эсвэл 2 ч юм уу тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүстэйгээ та болохоор
Ер нь бол энэ амьдралын хайр дурлалаараа туулах бүхстэй зүйлээ туулаад ингээд одоо өрнөн гэсэн үг. Тэгэхээр одоо энэ амьдралтай хайр дурлалын дээр та юу хүртэх ёстой, юу мэдрэх ёстой энэ төр бүхний яг тэр хүмүүстэйгээ л мэдрээд ингээд одоо дуусгаар байна. Хэрвээ та үнэхээр өөрөө хүсвэл одоо бүр цааш нь хүний ингээд амьдралдаа оруулах хүчин чадал нөөц болцсон байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэрний хаард бас та гарахын тулд нөгөө хийх ёстой өрөө даалгавар амьдралын өрөө зорилготой бол маш хийх зүйлүүд бол танд бүр авааластай байна. Хэрвээ та тэрийг хийвэл үнэхээр танд л цааш нь хүн оруулмаар байна гэвэл тэрийг оруулах боломж байна. Тэгэхээр өмнө нь бол хэрвээ танд гарч ирсэн тэр хайр дурлалын одоо туршлагач байдаг юм янз бүрийн тэр зүйлүүд бол нэг сүртэй одоо таны амьдралд ойлгох хэрэгтэй байсан гэдэг юм их сүртэй зүйл бол биш. Зөвхөн таны амьдралд одоо тийм чимэг хачир болж ирсэн тийм зүйлүүд байх магадлалтай. Яг одоо та энэ харилцаан дээр ер нь гараад ах ер нь асуудал яг юу вэ гэхээр та яг тэр хүнийхээ оршинолтой нэг оршинол болж чадахгүй гэх юм уу? Та ингээд маш өндөр хэмжээс байгаад байдаг тэр хүн бага хэмжээс ч юм уу эсвэл танаас шал өөр нэг тийм огтлцохгүй тийм оршнол. Инээс болоод ер нь бол асуудлууд ер нь үүсэж өрнөж эхэлнэ. Уг үнс нь бол яг энэ хана шүү дээ. Тэгээ өөр одоо тийм сүртэй нэг зүйл авахгүй. Тэгээ тааны жоохон хэрүүл хийх гэдэг төрлийн хүн байж магадгүй. Ер нь нэг юм жоохон ингээ хэрүүл хийж гэдэг. Эсвэл нэг хэрүүл хийдгүүр нэг хэрүүл хийхээр бүр нэг хүний маш туггүй байдалтай оролцол хэрүүлээд ч юм уу. Нэг тийм жоохон хэрүүлийн тал дээр нэг юм ер нь бол одоо тэр хайртай хүнээ ч юм уу те ингээд юм маш туггүй хэцүү байдал таны тэр хэрүүлээс чинь жоохон залах гад нэг тийм байдал руу тааруулах гэдэг. Тэгэхээр одоо нэг хэрүүл биш яг юм зөв ухтгууны олоод юм гой гаргаж ирсэн эерэг уур амьсгалаар та хайртай хүнтэйгээ харилцахгүй бол ер нь бол асуудлыг чинь бас маш том шалтгаанууд бол энэ дэр байд юм шүү. Хайрыг ч үгүй хийгээд байдаг зүйлүүдийн нэг үл яг л ч хүн дэр байна. Тэгээ цаашдаа ер нь ямар асуудлууд гарах вэ гэхээр хамгийн том голны зүйл бол харилцаан дээр яг хог шааршиг хаях зүйлээ хайж чадахгүй болвол тэр харилцаа асуудалтай хэвээр үргэлжилсээр байна. Янз бүрийн асуудал нэгэд гарсаар л энэ жижиг сажиг маш юу вэ миний харилцаан дээр ингээд баг нэг зүйл байхгүй гэдэг ийм гол асуудал шүү дээ гэж та бодож иж магадгүй энэ гол асуудлуудтай одоо үндсэн л эдэр гэдгийг хэлээд байгаа гэсэн. Үндсэн гэсэн үг суурна. Та харилцаан дээр ингээд болохгүй байгаа тэр хог шар шиг зүйлээ хин хинэнд ингээд хаяад явахгүй л бол яг тэр нэг маш хүнд хог тийш татчаад байгаа ингээд яваад байвал юун хувь заяа юун хувь хүний хүсэл сонирхол их өстэй зүйл одоо тэ карьер амьдралын үүрэг даалгавар өөрийнхөө энэ багийг авах мах монтайл юм болно гэсэн. Та ч нөгөө чинь ч. Тэр нөгөө чинь хэрэг маш сэргэлэн хүн болвол энээсээ ингээд үлгэн гараад ингээд цааш урагшлаад явах магадлал өндөртэй. За тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү хувь заяаны тойргууд хайр дурлалын зүйлүүд тань дээр эргэлтээд байна. Тэгээд яг тэр үндсний хоёр хүнээсээ тань амьдралаасаа бүр салаад одоо ингээд бүр цоош хүн биш зүгээр л нэг таны амьдралд аарсаар хүмүүстэй уулзрал яваад авах бас магадлал өндөр байна. Бүр одоо утгагүй замнал гэсэн үг байхгүй юу тэгэхээр энэ яагаад үүсэх вэ гэхээр таны хувь зээний зан чанараас л үүдгээр тэгхгүйгээр бүр цоош нь одоо хувь зээний маш гайхалтай хүний амьдралдаа оруулах ивэл бүр хичээл зүтгэл бүр илүү их одоо бистэ тэр үнийхэн төлөө тэ өөрийнхөө төлөө бүхнийг хийж чадна гэдэг тэр нэг маш том галцав бүр ингээд юу ч ихэд бэлэн тийм зүйлээд ш тэрийг ал гэсэн үлдэн одоо баг мага бүгдийг аваад тэрнийхэн төлөө гүгээл нэсэл одоо гэдгийг те тэр бүхний хийх тийм уран зориг хүсэл тэмүүлэл байж иж та тэр гайхалтай дараагийн хүнээ харуулж ирж та маш олон сарилтыг давамтуулж хүссэн одоо тэр зорилготой хамтдаа хүрч чадах нэ. Таны хайртай хүний чинь яг таны тухайг одоо бодож байгаа тэр бодол юу вэ гэхээр ер нь бол яг таны тэр нэг юм дотоод байгаа тэр хүчтэй энерги тэр хүчтэй юм аа нэг бүрэн дүрэн гаргачаасаа тийм намайг юм бишрүүлэн хүн байгаасаа л гэж ер нь бол их бодож тийм байна. Яг таны мингийн юм те тэнцвэрийг барьсан зан чанар татагдсан ч гэсэн удаан хугацааны турш байвал энэ хүн намайг ингээ бүргэлж гой бишрүүлээсээ би нүуний төлөө ингээ хичээдэг байгаасаа энэ хүний төлөө бүхний зориулахад одоо бэлэн юм гайхалтай хүн байгаасаа л гэж бол маш хүсдэг гэсэн. Тэгжээж ер нь бол энийг одоо эрэгтэй эмэгтэй ямар ч хүн үзэж бодлоо шүү дээ. Тэгэхээр таны бодож байгаа хайртай эрэгтэй хүн ч вэ эмэгтэй хүн ч вэ тэгж л бодож байна гэсэн. Тэгхгүйгээр ингээ таны төлөө байх тэр хөдөлгүүр нь ингээд нэг өдөр дуусчиход байл гэж юу нь бол маш хэм үндэт буюу таны нөгөө хүн чинь болохоор уг нь өөрөө бол хангалттай хүчтэй ч гэсэн зүгээр махан биеийн амьдрал дээр бол ингээд хүнээс тэр нэг хөдөлгөх өөрийгөө дайжлах хүчтэй олж авдаг хүн гэх юм уу. Тэрнээсээ болоо таны яг тэр хүнд байгаасаа тэр хүн аасаа л гэж бол маш хүсдэг. Тэгээд
гоё тэнцвэрийг мань авч явдаг байгаасай. Дотоод гоё мөн чанарыг мань гаргадаг байгаасай гэж юу нь бол маш хүсэж байна. За тэгээ заримдаа жоохон суулдаараа үедээ ингээд надаас ингээд зөв тэр хайрыг хүсээ те зөв ингээд чи байж хойлоо ингээд шүү гэдэг гоё хүч хүсдэг байнгын суулдаараа байгаа. Эсвэл ингээд би юм байна чи одоо ингэстэй гэдэг би ингэсэн тэгсэн гэдэг тийм тэмцлийн биш. Тэгээд ийм гоё дандаа ингээд тэр үнэ гоё зөвөр өргөсөн байдлыг л юу танаас гараасаа гэж бол хүсэж байна. Тэгээд нэг бол өөрөөс нь маш гоё хүчтэй байгаа. Тийм гоё байж болдсон шүү дээ харуулаа. Тэрний юм их мэдлэлтэй өөрийн нэг юм муухай юм нарцисс зүйлс гаргаж ч юм уу нэг тийм дарангуйсан байдал гаргах биш ингээд юм гоёор аянд ингээ хурж алдсан шүү дээ. Хойлооч сүрэл та чи хаана үрмээрэн хойлоо ингээ тэгээд юм гоё хүсэл юм. Байнгын бас нэг юм хүсээ хөгжих шиг нэг тийм тэнцвэртэй баг үед нь гоё тэнцвэртэй байлгаад амраах үед нь амраагаад хүчтэй сэлбэх үед нь ингээ хүчээ сэлбэгдэн туслаад ингээд тэг ингээд хинхин бас юм ганцаараа байхдаа бас хүчээ авдаг юм үед таашд байгаа хгүй. Тэгэхээр хинхинийхээ ганцаараа байх цаг хугацаанд гэсэн ойлгох үед ойлгоод ингээд гоё тэр зөв цаг хугацааг харуулаа нэгнийхэн төлөө байгаад ингээ ууршилж чадвал хангалттай гоё зүйлүүдийг бол туулж өсөж өгөх боломжууд бол таашд байна. Тэгээд хэдий танилцаа хүмүүс байж болно. Хэрвээ танилцаад ингээ цааш таамтай иймэрхүү зүйлүүд ирээдүйд таашд бол биш шүү гэдгийг бол хэлж өгье. Хэдий танилцсан хүмүүс бол ингээ иймэрхүү зүйлүүд бол таарын явцад бол гарна. Энэ явцаа үржээ ингээ туулаа явж байгаа. Бүр энийгээ давцсан хүмүүс ч гэсэн үзэж байгаа. Тэгэхээр ерөөдөө картуудын үед бол маш олон гахалтай юм одоо цусдын нэрхтэй хүмүүс үзэж байгаа юм. Цусдын нэр гэдэг нь юу вэ гэхээр ингээд нэг юм хүний цус дотор нэг юм болглаад байдаг нэг юм хүний хариусан байдаг шүү дээ тийм хариусан өндөртэй хүмүүс л гэсэн үг. Тэгээд бусдаас нэг юм онцгой зөвхөн өөрийнх нь тийм одоо мөн чанараараа явдаг хүмүүс гэж ойлгож байна. За тэгээд ерөөдөө үндсэн уншлага маань энэ хүрээ дуслаа. За харин нэмэлтээр болохоор үргэлжлүүлээд за ер нь нэмэлт бүр хамгийн чухал хэсэг гэдэг шүү. За тэгээ хамгийн ихэнд таны амьдралд очирч буй зүйлсээр дамжуулж таны хэн болох гэдэг юм бэ? Ер нь оршин ертөнцийн ер нь тань төлөвлөд байгаа зүйл нь юу вэ? За мөн түншлэн хоёрдугаарт одоо маш хэрэгэлзээтэй байгаа асуудлаа үргэлжлүүлэх үү? Эсвэл болох хэрэгтэй юм уу? За гуравдугаарт танд гадны төлөө хэрэг байна вэ? Үүнээсээ яаж өөрийгөө хамгаалах юм бэ? Дөрөвдүгээрт таны хувь зайд бичигдсэн хамгийн гайхалтай болон хэцүү зүйлс нь юу вэ? Үүнийг юу нэг өөрчилж болох юм уугүй юу те? Хувь зайгаа өөрчлөх шаардлага байна уу танд? Хамгийн сүүлд нь таны хамгаалагч хүчнүүдийн танд илгээж буй өгс гэсэн маш онцгой гайхалтай сэдвүүдтэйгээр нэмэлтээр уншлага маань үргэлжилнэ. Тэгээд нэмэлт бол яг хүний хувь зайны нарийн гүнд рүү бүр илүү их энерги нэвтрэлсэлд ороо таны тэр нарийн гүн гүнзгий зүйлсийг тайлж өгдөг гайхалтай уншлах хэсгүүд болдог. Тэгээд энийгээ хүн мэдчихэж илүү дараа дараагийн түвшинд гарах тэр гол сорилго дэлгүүрээ ингэж олж авдаг юм нарийн хэсгүүд одоо тэр дэлгэцүүд нэтгэа тэгэхээр нэмэлт рүүгээ заавал ороорой. Таад ман дээр гарч байгаа зааврын дагуу дотоод ашгын гахамшиг пэйж рүүгээ бичээд нэмэлт рүүгээ ороорой. Тэр зааврын дагуу амжид бүртгүүлээрээ. За тэгээд хэрвээ YouTube буцаад байгаагүй бол төвтээс YouTube буцаад байгаа дараагийн маш сонирхолтой одоо бичлэгүүд одоо хүзрийн мэрэг болон гайхалтай зүйлүүдээрээ уулзцаая. Тэгээд та хэд манд комент зэгт 11 буюу сахиус нэгрийн онцгой гоё таг бичээрэй. За үгэн информашн бичмээр байвал оршихуй ертөнц болон бүхий л дэд өчнүүд миний талд өрүүлж байдгаа бацсагсгоо гэж гоё affirmation бичээд баталгаажуулаарай. Би үргэлж бусдад сайн сайхныг түгэнэ гэж бичсэн ч болно шүү. За тэгээд та нартай хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө та бүхний маань амьдрал үргэлж өөдөө өсөн дэвжлэлтэй баялаг гайхалтай байх болтугай үзэсгэлэнтэй хоолтгой дараагийн хүзрийн мэр хүртэл тэр баяртай нэмэлтээрээ олцгаая.